өглөө талах хэдэн тодорхой хугацаанд дараа кофе тахын гурлан бовд нь Джеймс Мэмсийг бол юм эзэн тооцохгүй тэгэл Джеймсний шүүс он өдөр нь дахиад нэг гурил цагаан бодаа төмстэй хоолод нь дахиад хэдэн цагийн дараа Джеймс чихэр шоколад юу ч юм баг бүр идэх юм болдохгүй л чихэр амтаа богч хэлж бүгд сахар тэгэл 10 жил 20 жил 30 жил 40 жил 50 жил явж байна. Өөх тос бол бидний цусны дах сахарын хэмжээг өчүүгэнд өтөж гэсэн. Мах болохоор маш аж ахуйн 3 цагийн дараа дөнгөж 0.16 буюу 10% гэсэн. Зардал сахар агуулсан хүнсний бүтээгдэхүүн чинь ерөөсөө маш хурдан 200-аас 300% хэсэгдэг. Sugar free гэдэг ундаа нэдэг шүү дээ. Тэр чинь сахарг ундаа гэж аахгүй. Дотор нь фруктоз хийсэн баг. Фруктоз чинь зөвхөн илгэнд задардаг сахар. Бидний илгийг өөхлүүлдэг, илэг гэмтээдэг. Бүр хортой. Фруктозын сиропыг бүх хоолонд л шүү дээ. Бүгдэнд рестораны хоолойд бүгдэнд нь шүү. Яагаад рестораны хоолгой юмтай байдаг вэ? Фруктозын сироп. Яагаад арилжаанд заргаж байгаа кимчи гоёмтай байна? Фруктоз сироп хийж байдаг. Тийм учраас кимчийн дуртай бол өөрөө хийж байдаг. Чихэр амтдаг. Яа, та амар олон дайсантай болох. Хүн гэдэг биологийн төрөл зүйл өөртөө байглаас заяасан хүнсээ идээд эв ирүүл явж явах ёстой юу? Эсвэл энэ арилжааны хүнс бүтээгдэхүүн зориулж өөрийнхөө биед мессаж хийх ёстой юу? Ид шид чиний биед байна. Ид шид ийм таринд байхгүй. Подкастта байн хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Биднэрт ирсэн мэдээллээр дийлэнх хоолох үзэгчид маань subscribe төвчлуур дээр дараагүй байдаг учраас бидний нийтэлж байгаа мэдээллийг цаг алдалгүй үзэх боломжгүй байдаг байна. Тийм учраас та бүхнийг энэ аялалд маань нэгдэж манай багийн гишүүн болоод төвчлуур дээр дараад subscribe хийгээрэй гэж хүсэх байна. За манайхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Анхаарлаа нааш нь хандуулаарай. Ээлжид нэгэн дугаар нэлээд чухал сэдвээр ярилцах гэж байна. За тэр тусмаа та энэ дугаарыг үзээд ямар нэгэн байдлаар заавал өөрчлөлт хийх шаардлагатай болсон гэдгийг ойлгох болно. Тэгээд тэр өөрчлөлтийг хийж чадаасаа гэж бид нар бол бүгдээрээ энд байгаа production багийнхан болон өнөөдрийн энэ мэдээллийг хүргэж байгаа зочин бид нэгдмэл үзэл санаагаар та бүхэнд энэ мэдээллийг хүргэж байгаа шүү. За тэгээд яаж юм гэхэлэр одоогоос 10 хоногийн өмнө ер нь бол 2025-аас 2030 он хүртэл Америк нэгдсэн улсын эрүүл мэнд болон за энэ бол US Department of Health and Human Services, US Department of Agriculture гэдэг энэ ер нь бол эрүүл мэнд болон хоол хүнстэй холбоотой байгууллагууд нь өөрийн гэсэн зөвлөмж, өдөртөмжөө гаргасан. За тэр нь бол хүн ер нь юуг хэрглэж хоол хүнсэндээ ашиглавал зүйтэй вэ гэдгийг шалтгаантайгаар нь тэгээд өдөртөмжтэй нь гаргасан баг. Тэгээд энэ ямар өөрчлөлтүүд гарсан гэдгийг та бидний амьдралд шууд нөлөө үзүүлэх үүссэн мэдээлэл байх болно. Тэгээ өмнө нь бол энэ мэдээлэл танд хүрсэн байгаа гэдгийг сануулъя. Гэхдээ өнөөдрийн зөвлөмж өдөртөмж гарснаар тухайн үеийн зөвлөгөө баталгаажиж за бид бүхэн ер нь бол хоол хүнсэндээ өнөөдрийн байгаа хоол хүнсний хэрэглээ талдаа өөрчлөлт оруулснаар ямар эрүүл мэндийн том асуудлыг бид нэр шийдэж чадах вэ гэдэг тэр одоо асуудал руу орох гэж байна гэсэн үг. За тэр тусмаа чихрийн шижин өвчтэй холбоотойгоор таргалалт. За тэгээд энэ сэдвтэй холбоотой ер нь дайвар маш олон асуудлуудыг бид нар нэгтгэн ярих болно. За тэгээд дэд профессор клиникийн их хэмж буян дэлгэр ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За хоёлаа дахиад нэг удаагийн дугаар хийх хүсэн доо. Би бол өвдөө баяртай байгаа. Тэгээд өнөөдрийн энэ мэдээлэл дээр хамгийн их хэлж хүргэхээр зорж байгаа зүйл энэ Америк нэгдсэн улсын төрийн департаментаас гаргасан энэ зөвлөмжийг, өдөртөмжийг хоёлаа их хэлж ярьж эхлэе гэж байна. Тэгээ энэ их удаа хүлээлгэсэн чухал шийдвэр байлаа. Тэгээд энэ түүхээс нь маш товчхон ярил энэ 1970 онд энэ анхны энэ хоолны өдөртөмж онол батлагдсан. Энэ онолыг болохоор энэ шинжлэх ухааны хүрээнд Энзел Кийз гэдэг Америк хүн зохиосон холестерин онол гэдэг юм одоо хүн төрөлхтний түүхэнд хамгийн их гамшигт дагуулсан одоо буруу онол байсан. Тэгээд энэ онол нь эхнээсээ тийм одоо захиалгатай
шинжилгээ судалгааны ажлыг захиалгаар хийж болдог гэдгийг харуулсан тийм чухал маш муу үр дагуулсан л хоёр хүнсний компаниас $50,000 авахулаад одоо тэр 70 оны $50,000 ч өнөөдөр ихэр хэдэн сая доллар юм аа. Тэгээд ийм амьтны гаралтаа өөх тос хэрэглэх нь зүрх судасны өвчин тус хэрэгслийг ихтгэн гэсэн тийм худлаад үнэл гарч ирсэн. Тэгэл хүн төрөлхтөн энэ дүгнэлт дээр явсан бүх хоол хүнсний өдөр дэмжиг сэлсэн үүнийх нь үр дүнд даргалтаа хүний тоо 10 дахин нэмэгдсэн. Одоо өнөөдөр дэлхий дээр сахар өвчнөд хүмүүсийн тоо тэр бомрод өгч байгаа шүү дээ. 8 тэр бом хүн байлаа гэхэд нэг тэр бом орч байна. Сахар өвчнөд болсон. Тэгээд энэ Америк нэгдсэн улсын өдөр дэмжинд тайлбар дээр нь байгаа. Америк нэгдсэн улсын нийт хүн амын 90% нь 90% нь ямар нэгэн жингийн өөрчлөлт илүү жинтэй болсон. Ер нь одоо сүрлийн ирмэгдсэн. Энэ алдаатай онл ингээд 55 жил явж байна сэлгэж байна. Тэгээд манай Монгол улсын хувьд бол бид нэр миний мэдгэн хамгийн сүүлд 2019 оны дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалгаагаар насан туршидтын 62% нь илүү жинтэй. Тэрүүн дотор 3.1 нь хит илүү жинтэй гэсэн судалгаа гарсан шин. Тэгээд сахарын өвчтөй хүмүүс л Монгол улсад маш олон болсон. Сахарын өвчин бол бараг айл өрх болгонд ороод ирсэн гэж хэлэхэд нэг бордох болсон. Тэгэхээр саяны өөрчлөлтүүд дээр өөх тосны хэрэглээг бол буруу гэж байсныг зөвтгсөн өөрчлөлт гарч ирсэн байна тий. Өөр ямар өөрчлөлтүүдийг та заавал дурдах ёстой гэж бодож байна. Айгүй олон зөвлөмжүүд дээр бол маш олон зүйл байна. За хамгийн чухал юм нь хүнсний пирамидын суур нь байгалийн гаралтай мах, байгалийн гаралтай өөх тос, сайн чанарын өөх тос болсон. Нэг хүнд 1 кг биеийн жинд ногд уургийн хэмжээ нь 1.2-оос 1.6 болж нэмэгдсэн. За мөн хуучин өдөр дэмжинд нь 2 хүртэлх насны хүүхдэд чихэр жимс өгж болохгүй гэсэн бол одоо 4 бас тэр нь 4 нас хүртэл хүүхдэд чихэр хэдүүлж болохгүй гэсэн. Маш чухал. 4 нас хүртэл тий 1 г чихэр жимс хэдүүлж болохгүй гэсэн. Заалт орсон. За энэ дотор чи хоёулаа дахиад энийг тодтгоё. 4 нас хүртэл чихэр жимс идэж болохгүй гэдэг дотор энэ ангилалд нь юуг та багтаан хэлэх нь зүйтэй гэж бодож байна. За тэгээд сахар орлуулагчтай зүйлс бас давхар явж байгаа тий. За сахар орлуулагч ч яг нэг тийм чухал биш. Нэг өөргөө хэрэглэгддэг. Хамгийн гол нь бидний амьдрал өдөр болгон тохиолдож байгаа юм чинь монголчууд хүүхдийг 5-6 сар хүрээд борг хоолнд оруулахад нь гурилаар оруулдаг. Алтан медальтай бол бантан гээл тэнч алтан медаль өгсөн бөмбөд. Тэгэл арай амьдралын болцоотой янз бүрийн жимстэй каш маш тэгэл жимсний ногш гэл өгöd эхэлдэг шүү дээ. Эдгээр ч ерөөсөө л бидний хүүхдүүдийн дархлааг шууд солиулж ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр сүү ер нь бол уурагтай зүйлэл байх нь. Тий, ерөөсөө л одоо дээр үе монголчууд хүүхдээ борог хоолнд оруулдаг байсан. Тэгэл харшил цутан шарбута юуны хүч потамтаны цутан гарлаар авчихсан байгаа шүү дээ. Гурил биш. Тэгэхээр би бол энэ дээр арай хатуу хэлмэр санагдаж байгаа байхгүй. За. Бага насны хүүхдэд цардуул агуулсан хүнс, сахар агуулсан хүнс хөөсөл зайлсхийх хэрэгтэй. Тэгвэл хүүхд чинь дархлаа нь сайн одоо бүх өвчнийг хүлээж авахд бэлэн болох хэрэгтэй шүү дээ. За ерөнхийдөө энэ зөвлөмжтөр таны сайн хэлж байгаагаар пирамидын суур буюу хүний үндсэн хоол хүнсийг одоо бий болгох хамгийн доотлын суур нь бол уураг болон амтны гаралтай өөх тос. Амтны гаралтай тий. Тэгээ энэ дээр бас сая нэг хэмжээ дурдагдлаа. 1.2-ыг 1.6 болгосон гэдэг тий. 1-ээс 1.5 байсныг 1.2-оос 1.6 болгосон баг. Нэмэгдсэн. Зөв. Тэгэхээр энэ нь хэдийн хэмжээ гэж бид нар ойлгох ёстой. За жишээлбэл нэг 70 кг жинтэй хүн байлаа гэж бодоход 350 г мах. 1 кг биеийн жинд 1 г уурга авах юм бол
Хэрвээ 1.2-оос 1.5 гэх юм бол бараг 500 г ах болно гэсэн үг шүү дээ. Их мах. Өдрийн гэсэн үг шүү дээ. Өдрийн турш. Тий, өдрийн турш тэрийг 2 3 байгаад идэх гэсэн. Ер нь бол манайхны хоол бол мөн л байна л да тий. Бид нар бүрэн идэж болох уу цоолго байхгүй. Тий шүү дээ. Ер нь тэгэл стейкер бодоод үзэх юм бол манай Монголын стейк ч надад хэдэн грамм байдаг нэг 650 байв л байдаг хөө тий. Тэр боломжийн стейк л гэсэн үг шүү дээ. Тэр 2 байгаад идэж гэсэн. Тийм ээ. Стейкер бодвол. За гэхдээ гэрт хийгдэж байгаа хоол хүнсний тухайд бол энэ мах хэмжээ нь багасангуудаа махтагаа дагуулж иддэг зүйлс нэгсчдэг юм шиг санагдаад байна. Тэрэн дээр та одоо хоол зүйлийг үл ямар төрлийн хоолыг идүүл зүйтэй болж таарч байна. Энэ уургийн хэмжээтэйгэр. Яг нь ер нь бол одоо уургадлаг юм чинь бид нэр өндөг байна. Нэг ширхэг өндгөнд 6 г уург байна. Гэхдээ 6 г уург чинь болцсныхоо дараа юу эсвэл түүхий байх хэмжээ нь үү? Ялгаагүй. Ялгаагүй юу? 100 г маханд 20 г уург байна. Тэгэхээр чинь бидний хамгийн чухал 2 уургч энэ байгаа шүү. Тэгээд манай бэлчээрийн малын мах бол хамгийн чухал. Дэлхий дээр байхгүй бэлчээрийн малын мах. Тэгээд би бол хувьдаа тэгж боддог. Манай бэлчээрийн малын махыг судалсан судалгаа маш цөөхөн шүү дээ. Бэлчээрийн малын маханд бүх төрлийн витамин тэгээд нөгөө хүний биед үйлдвэрлэгддэг 10 амин хүчил мөчл бүгд байгаа шүү дээ. Ер нь монголчуудад цорын ганц дутагддаг витамин чинь D витамин. Өвлийн үйлдвэрлэлд нар байхгүй болохоор D витамин дутагддаг. Бусад үед бол бид нар витамин дутагдал орохгүй шүү дээ. Бидний иддэг толгой шир, гиз, дотор, умсета, борц энэ дотор чинь бүх витамин чинь байж. Тэгэхээр хоолны холцыг нэмэх бол заавал хэмжээг нэмэхийн тулд одоо горил цагаан бодоо төмс хийнэ гэдэг бол маш буруу зүйл. Ямар ч хүний бид шаардлагагүй. Хог гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би бол миний хувьдаа боддог бодлол өнөөдөр монголчуудын амьдрал сайжраад бид нар заавал тэгж холц хэрэглэх шаардлагагүй. Энэ хэмжээний хэл мах уург өөх тосыг авч чадчихвэл өөр нэмэлт юм хэрэггүй шүү дээ. Тэгээд байцааны төрлийн бүх ногоо хүн төрлөختөн нийт 65 төрлийн байцаа байдаг. Бүгд эслэгийн их усэр тэ байцаан ч цардуул байдаг учраас хамгийн бага сахарын агуулмжтай ногоо гэдгээр л бидний биед хоолнд холц болгож болно. Бусд нь бол тэгээд сонгон саримс түүхийгээр нь маш бага хэмжээгээр идэх болно. Мэдээж хоол амтлагч ногоонууд бол хүний биед ямар ч ураггүй ямар нэгэн байдлаар одоо тийм жоохон ашигтай талтай. Ягаад гэвэл хоол амтлагч цардуул сахар байдаг. Тэгээд шош, шар будаа, хөц удаа, гурвалжин будаа энэ төр хэмэрхүү юмнуудыг маш бага хэмжээгээр хэрэглэж болно. За энэ дотор бас нэг энэ зөвлөмж дотор байгаа өөрчлөлтүүдээс бас нэг тодтогч танаар тайлбарлуулъя гэж хүсэж байгаа зүйл бол highly processed буюу хит боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс хэрэглэхийг зайлсхий гэсэн зөвлөмж гарч ирсэн байсан. Тэгэхээр энэ би буруу ойлгоогүй болвол энэ нөгөө зах зээл дээр байгаа хям бусад зүйлсийг яриад байна уу да. Хям болон энэ нэг бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг ярьж гэнэ үү гэж би таамагласан. Тэгээ энэ дээр юу н ямар өөрчлөлт гарсан юм болоод ингэж байгаа юм бол. Тэгээ энэ дотор ч бас нэг айхтар юм байна. Нөгөө чипс, жигнэмэг гих зэрэг зүйлс давхар энэ дотор явж илээ. Тэгээ ер нь тэгэл хиймэл хүнснээс л зайлсхий гэж байгаа шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол маш товчхон хэлэх юм бол арилжааны хүнсний бүтээгдэхүүнд ямар ч эрүүл мэнд байхгүй. Хиймэл хүнсний бүтээгдэхүүн юм бол заавал нөгөө эсэлдүүлдэггүй, муутгадаггүй, хадгалдаг, консервант бодис тэгэл өнгө үнээр амт оруулдаг юм гээл төмөн зүйлийн хиймээ хор аваад идчихэж байна. Тэгээд мах уург ч гэсэн жинхэнэ биш тэр бүгд хиймэл. Тэгээ энэ листэн дотор байгаа юмнуудыг харахаар манай том дэлгүүрүүд эсвэл одоо хүнсний дэлгүүрүүд рүү оронгууд ил байдаг хамгийн олноор зарагддаг зүйлс л байгаа юм л да. Тэгээ энтрийг зайлсхий гэдэг зөвлөмж гаргаад ирсэн. Бид нэг ингээ харахаар зах зээл дээр мэдээж хамгийн их худалдаа авалттай зүйлсийн нэгс байгаад байдаг. Би дурдаад үзүүлье. Чипс, жигнэмэг,
чихэр, давс, чихэр ихтэй бэлэн савлсан боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг нэрлэж байгаа юм байна. За тэг мөн чихэрлэг ундаа гэдэг жимсний ундаа energy drink гэдэг нөгөө нэг баахан байгаа шүү дээ. Red Bull, Monster энэ гэдэг бүгдээр байгаа. Тэгээд ингээд харах юм бол яг үнэндээ энэ зөвлөмжөөр их дэлгүүр юм уу? Одоо том хэмжээний сүлжээ дэлгүүрүүд рүү орохлоор авах зүйл ер нь их бага болж хувирхаар байгаа байхгүй энэ дээр. Тэгээд ер нь би одоо эндээс таны одоо яг өөрийн чинь хувь хүний амьдрал дээрээс хэр боломжтой одоо бид нэр монголчууд бид нар өөрсдөө энэ зөвлөмжийн дагуу өөрсдийнхөө хоолны тавгийг бэлдэж иддэг болъё гэвэл хэр боломжтой танд харагдаж байна. Яг ер нь одоо миний хувийн бодлоор л дэлхий дээр хамгийн боломжтой улсуудын ард түмнүүдийн нэг нь монголчууд болж шүү дээ. Яагаад гэвэл биднэрт дэлхий дээр байхгүй бэлчээр юм аа шүү дээ. Одоо өөрхий хэдэн малчтын буянгаар бид нар чинь хямдхан олд цайдаа тэгэл одоо жилийн 4 улиралд хамгийн шилдэг гоё амттай хөөхтэй махаа одоо янз бүрийн байдлаар идэх боломжтой л шүү дээ. Ер нь тэгээд энэ бэлчээрийн малын мах дээр суурилсан хүнсний энэ тав гарах юм бол тийм амар үнэтэй биш. Ер нь энийг хямдруулаад одоо боломжтой болох хэрэгтэй 9 шидийн арга байгаа шүү дээ. Бид нэр одоо малын дайвар бүтээгдэхүүнээр гоё ям хийгээл ингээл янз бүрийн хийх боломжтой шүү дээ. Нэг төрийн бодлого болох хэрэгтэй тийм. Улсын хэмжээнд авч үзээд. Одоо яг энэ шиг манайхаас нэг зөвлөмж дагаад гарах ёстой юм шиг байна тий. Тэгээд олон нийтэд энийг мэдээлэлд түгэх. Тэгээ манайхан за яг өнөөдрийн ярьж байгаа сэдв бол та бидний өдөр тутмын хэрэглээндээ одоо оруулсан байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд дотор заавал бий болох ёстой өөрчлөлтүүдийг ярьж байгаа шүү. Энэ бол тэнд батлагдсан эргээд нөгөө одоо эргээд олон нийтийн дунд жингийн илүүдэл их байгаа гэдгийг олж мэдээд хүүхдүүдийн өвчлөл өндөр байгаа гэдгийг олж мэдээд саяны гарсан мэдээлэлдэр бол маш олон шалтгаануудыг давхар хэлээд ийм учир шалтгааны улмаас энэ өөрчлөлтүүдийг хийлээ гэд гаргацсан байгаа. Тэгэхээр та бидний амьдралд яг л ижлэхэн барууны хоол хүнсийг бид нэр түлхүү хэрэгэлдэг болцсон байна. Дээрээс нь сая жингийн илүүдэлтэй хүмүүс, сахарын өвчтөй хүмүүс ер нь хүн амын хэдийн 90% эзэлж байгаа гэдгийг харууллаа та. Нийт 8 тэрбум хүн дотор 1 тэрбум бол байна гэж байна. Манай хүн амын ойролцоогоор 10% нь сахарын өвчтөй байх магадaltaй гэдэг байна шүү дээ. Тэгээд би танаас нэг зүйлийг яг тодруулж асуумаар байна. Биеийн жин нэмэгдэж байгаа энэ үйл явц маань хүн бие физиологийн үед юу болсон болоод биеийн жин нэмэгдээд өөх болгож хуримтлуулаад байгаа байлээ гэдгийг та нэг тайлбарлаж өгөхгүй физиологийн үүднээс. Тэгэхээр хүний бие гэдэг бол асар ухаантай компьютер удирдлагатай. Дээрээс нь бас дааврын удирдлагатай тийм одоо амьд машин шүү дээ. Тэрээс хүний бие бол тийм савнд хийцэн цус биш. Шуудаанд хийцэн мах биш шүү дээ. Тэгэхээр хүний бие бол альва нэг биологийн төрөл зүйлийн хувьд тийм удаан амьдрах, үр удмаа үлдээх гэсэн тийм зохион байгуулалттай амьд организм. Тэгэхээр бидний бие ямар ч үед дасан зохицно. Ямар ч одоо гадны нөлөө даван туулна шүү дээ. Тэгэхээр хүн төрөлхтний түүхэнд бол бид нар хэдэн сая жилийн турш хүн гэдэг амьтан чинь махан холтой. Одоо өөхтэй мах идж амьдэрсэн. Хэдэн сая жил, 2 сая жил ч гэдгүүлээ те. Үр тариа чинь орж ирээд 10,000 жил болж байгаа. Үр тариаг хүн гаршуулаад тэр газрын дунд тэнгисийн дээр явзаа хамгийн төрөл тариад энэ тухайн нэг Францын нэг зохиолч нэг Sapiens л Homo sapiens л байдаг шүү дээ. Хүн төрөлхтөн тэгээд энэ хиймэл сахарыг хиймлээр гаргаж аваад одоо 7-800 жил дээрээс нь фруктозны сиропыг гаргаж аваад бол ерөөсөө нэг 60-70 жил болж байгаа шүү дээ. Ийм хүн төрөлхтний нийт оршсон байсан хугацаатай харьцуулах юм бол өчүүхэн хугацаа байхгүй. Бидний энэ буруу мэдчихсэн хугацаа чинь. Тэгэхээр цардуул сахар агуулсан хүнсний бүтээгдэхүүн бид нар идэхэд шууд амны хөндөд шүлсний ферментээр задраад сахар болоод цус руу шимэгддэг.
Өөх тос бол бидний цусны дах сахарын хэмжээг өчүүхэн төдийч гэсэн. Мах болохоор маш чухал 3 цагийн дараа дөнгөж 0.16 буюу 10% гэсэн. Зардал сахар агуулсан хүнсний бүтээгдэхүүн чинь ерөөсөө маш хурдан 200-аас 300% хэсэгдэг байна. Энэ нь хэрвээ ингээд байнга 200-300% ихсээд байгаа юм бол бидний эд эсийг гэмтээдэг амь насанд аюултай учраас хүний бие хариу арга хэмжээ аавна. Зардал сахар идэл сахар хэсгэл юм бол хүний бие нойр булчирханаас асар хэмжээний инсулин гэдэг даавар олгуулад инсулин даавар нь энэ сахарыг зохицуулна шүү дээ. Зарим нь гликоген гэдэг бодис болгоод илгэнд хураана, булчин дураана, эд эсрэг оруулж шатаана. Бүр багтахгүй хэсгийг холестерин болгож ургаад цусаар тайварлаад хөвлий дээр авч байна. Тэгэхээр хөвлий бол хүний биений хамгийн хөдөлгөөнгүй хэсэг. Тэнд өөх хөрөмлөж эхэлсэн. Тэгээд хөвлийн дүүрээд ирэхлээр цаашаага дээшээ доошоо тархан штт. Тэрнээс зөв таргалалт гэж байхгүй. Хөвлийн таргалалт гэж байхгүй. Ерөөсөө л таргалалт бол нэг л таргалалт нь зөвхөн сахараас болж үүсдэг. Тэгэхээр хүний бид ямар хүнс нь хөнгөн, ямар хүнс нь хүнд гэдэг чинь тийм харьцангуй ойлголт байхгүй. Тэгэхээр би бол энэ яг энэ таргалалтыг хүний биеийн өөрийгөө хамгаалт гэж үзэх үндснээс бол ямар хүнс идэхэд бид нэр инсулин дааврын хэмжээгээр ялгарч байна. Энэ бол бидний биед хүнд хүнс. Тэгж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр таргалаад байгаа маань одоо зүү бусаар таргалаад байгаа маань гинт таргалалт яваад байгаа маань тухайн бие өөрийгөө хамгаалахын тулд орж ирсэн зүйлсээ өөх болгож хуримтлуулад байна. Сахарыг, илүүдэл сахараа тий. Зүү бус таргалалт гэж байхгүй. Ганцхан л таргалалт. За. Бүх таргалалт ийм л механизмтай. Тэгэхээр бүх таргалалт буруу гэж хэлэх гэж байна. Яг үнэ. Өөрөөр хэлэх юм бол булчингаараа таргална гэж байхгүй. Биеийн жин 60 байж байгаа, 65 байж байгаа гэв гэнтхэн 20 ил нэмчлээ шүү дээ. Фитнест яваагүй. Булчин ургуулаагүй. 20 кг жин нэмчлээ чинь 20 кг саарам гэж уулсан сахараас өгөл явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн хамгийн их төөрөгдөг юм бол юу байхгүй юу? Хүн болгоны бие нь сахарыг хоргоожуулах, саарамжуулах өөрийн гэсэн нөөцтэй байдаг. За. Тэгэл одоо саяхан болтол Америкт 10-аас доош насны хүүхэд чихрийн шижинг 2 дугаар хэлбэртэй өөрөөлөх юм сахарын өвчнөд болж ялгаа тийм шинжлэх ухааны шууган нэрх болж ялаа шүү дээ. Одоо манай Монгол улс дэлхийд ороод ирсэн. Өөрөөлөх юм бол бидний хүүхэд байхдаа ижсэн цардуул сахарын хэмжээ одоо чиний хүүхэд байхдаа ижсэн цардуул сахарын хэмжээс тэд дахин бага. Тийм. Өнөөдөр чиний хүүхдийн иж байгаа цардуул сахарын хэмжээ чинийхээс тэд дахин их байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр ийм аюултай болсон байхгүй. Тэгэхээр мэдээж одоо зарим хүмүүс бодно шүү дээ. Японууд цагаан бодоо идэх ч гэдэг юм уу, Японууд рамен шалгуудаг юм уу. Тэгэхээр тэдний харьцаач дандаа эрүүл харьцаатай байдаг. Хэрвээ бид нэр 10 өдөр өөрөөр хэлэх юм бол өдөрт 3 удаа хоол идэхэд 30 удаа эрүүл хоол идээд 30 удаа хар шөлөө уугаад 6 сар хүрсэн хүүхдийг бид нэр 30 удаа хар шөлтөй бантан гэнэ хар шөлтөй зутан өгөөд 1 удаа гурилан бант өгөх тэр хүүхд эвдэрэхгүй. Тэр хүүхдийн бие нь 1 удаагийн энийг харгалах нөөцтэй байдаг. Гэтэл өдөр шөнөгүй өгөөд эхлэх юм бол тэгэл эвдэрч эхэлдэг. Тэгэхээр чи бидний хоолны гол буруу юм чинь л ерөөсөө цардуул сахар агуулсан хүнсийг ямар нэгэн хэлбэрээр тасралтгүй идэж уух нөхцөлийг л бүрдүүлж ирсэн. Өглөө талах хэдэн тодорхой хугацаанд дараа кофе тахын гурилан боодно. За жимс мэмсийг бол юм ийцэн тооцохгүй тэгэл жимсний шүүс он. Өдөр нь дахиад нэг гурил цагаан бодоо төмстэй хоол идэнэ. Дахиад хэдэн цагийн дараа жимс, чихэр шоколад юу ч хамаагүй ингээд. Бүр идэх юм болдохгүй л чихэр амтаа бөгч ажиллаж байна. Бүгд сахар. Тэгэл 10 жил, 20 жил, 30 жил, 40 жил, 50 жил явчихсан. За сахар бол ойлгомжтой. Ер нь бол заавал төвчих ёстой хорнуудын нэг болчлоо шүү дээ. За гурил гэдэг зүйл бидний соёлд маш гүн шингэсэн байна.
тун удахгүй хэдүүлээ гурил хэрэгэлдэг уламжлалт баяр руу орох гэж байна. Цагаан сарын ширээ бол хэвийн бов, бууз гэдэг энэ хоёр зүйл бол гурилаас гарцаагүйгээр бий болдог зүйл. Тэгээд ийм нөхцөл байдал бид нар хэрхэх вэ? Тэгэхээр чин гурил бол нэгдүгээр гурил байна уу, хоёрдугаар гурил байна уу, бүхлөөрийн гурил байна уу? Хамгийн гол нь дотор нь цардуул гэж юм байна шүү дээ. Цардуул чинь нөгөө нийлмэл нүрс. Цардуулыг бид нар нэгж ажиллаад шууд сахаруулж байгаа байхгүй. Тэгэхээр цардуул идэж болохгүй, идэхгүй л байх хэвээр. Ямар нэгэн зүйлээр орлуулах боломж байна уу? Гэхдээ яг одоо тэгэл ороодог, боодог юм бол янз бүр байж болно шүү дээ. Тийм үү? Одоо хэрвээ бид нэр монголчууд хоолны хувьсгал хийж чадах юм бол орно л зохион шүү дээ. Тийм үү? Одоо байцааны навчинд ороодог одоо тийм магадгүй одоо байцаан бууз модонд орчих юм болоо. Гүзэн бууз шүү дээ. Өөр болох нь шүү дээ. Гүзээр ороод 3 жилийн өмнө Америкт явчих дээр Сан Франциско явцаа өөр монголчууд хийсэн гүзээний бууцны ресторан байдаг гэж сонсч байсан. 2-3 өдрийн өмнө захиалга өгч очдөг амар гоё гүзээнд хийсэн бууц. Ив ирвэл. Одохгүй тийм бууц иддэг болж байгаа. За ер нь яг энэ мэдээллийг сонссон хүмүүс бол хэрвээ та өөрөө болон таныг тойрон үргэлж байгаа бусад хүмүүсийн дунд жингийн илүүдэл байна гэж үзэж байгаа бол тэр бол нэгдүгürt буруу зүйл, зүү бус таргалалт гэж байхгүй, нэг л таргалалт байгаа гэж байна шүү дээ. Тэгэхээр тэр бол буруу зүйл байна. Саяны хэлсэн хүнсний бүтээгдэхүүнүүд буюу бидний өдөр тутамдаа хэрэглээд байгаа гурил болон цардуул агуулсан зүйлс, чихэр, эдгээр зүйлсийг хэрэглэнээсээ халах юм бол маш олон асуудлаас ангид байх нэ гэд. Тэгээ би таныг хэрвээ та зөвшөөрөх юм бол өөрийнхөө хувь хүний түүхтээр хамтдагж яриасаа гэж би хүсэж байна. Бернштейн гэдэг нэртэй докторийн өөрийнх нь гаргасан эмчилгээний арга зүйг би танаар танилцуулах гэж байна. Яагаад энэ эмчийг судалж олж мэдсэн тухайга та эхлээд нэг ярьж өгөхгүй. За тэгээ миний үндсэн мэргэжил бол нүдний эмч. Тийм. Тэгээ миний эхнэр бас нүдний эмч. Тэгээд 2010 онд миний эхнэр Лондон гих сургуульд мастерын сургалтанд авсан. Тэгээд тэр мастерын сэдв нь Монгол улсад бүртгэгдсэн чихрийн шижинтэй хүмүүсийн нүдний үгийн байдал гэсэн тийм сэдвтэй ажил хийгээд. Тэгээ бид нэр Улаанбаатар хотын нэг дүүрэг 3 аймагт тэр сахартай хүмүүсийн нүдний үгийн зургийг авт тэр судалгаагийн ажлыг хийжсэн байхгүй юу. Тэр үеэс эхлээд бид нэр энэ офтальма эндокринолог буюу дотоод шүүрлийн болчрохоо өвчнүүдийн нүдний харах хэрэгтний хүндрэл рүү ингэж орж ирсэн байхгүй ажиллаж хэлсэн. Тэгээд ажиллаад байсан ер нь дандаа харах хэрэгтэндээ нөлөөлсөн, хараанд нөлөөлсөн гэдэг чинь сахарын өвчин нэлийн хожуу үе байхгүй. Ингээд байж байгаад би ч өөрөө 2015 онд нэлээд жинтэй болоод сахараа үзсэн чи ер нь 7 молоо болоод эхэлсэн байхгүй. Тэгээд би нөгөө судалгааны олон хүндэрсэн сахартай хүмүүсийг харцсан байсан учраас анх удаа ер нь сахарын өвчин гэдэг чинь заавал ингэж даамжирч заавал ингэж хөл гараад хайруулж сохорч явах ёстой юм уу, ёсгүй юм уу гэд анх удаа тэгж судалж үзсэн байхгүй. За. Тэгээд интернет ухаж жагаад одоо миний ганц сайн мэддэг л орс хэлээр интернет ухсаар аваад би Бернштейн эмчийг орс хэлээр орчуулсан тийм орс хэлтэй хүний юм сайт болоод тэгээ судалж гисэн байхгүй. Тэгсэн Бернштейн эмч нь бол айл энэ 1970-80-аад оны үед нь өөрийнхөө эмчилгээний аргыг гаргаад тэр Нью-Йоркт хувийн аймагт ажиллаад эхэлсэн байсан үеэсэн байна. Тэгэл би Бернштейн эмчийн аргаар хамгийн түрүү өөрийгөө эмчлээд энэ нүрс бохтой хоолны дэглэн бариад ямар ч юм тариа авахгүй. 2 сарын дотор цусндах сахар тэгээ биеийн чи хоёр хэвэн болгосон байхгүй. Тэгээд 2 сарын дотор. Тий 2 сарын дотор. Би 93 хэлтэй байж байгаа л 2 сарын дотор 73 болоод. Сахар нь 7 байж байгаа л 2 сарын дотор 4-5 хооронд ороод ирсэн. Тэгэл ингэж явж байгаад би 2000-аад оны үеэс эхлээд
энэ Facebook дээр сахарын өвчнийг хүндрүүлэхгүй зогсоож болно гэсэн групп нээгээд хүмүүс зөвлөгөө өгч гэлсэн байна. Сахарын өвчнээ нүдний хүндрэлээс урьдчилан сэргийлэх эмчилгээ гэдэг юм гэж хүмүүст сурталчилж гэлсэн. За тэгвэл хоёулаа энийг эхлээд мэдээд авчи. Тэгэхээр та сая зарим нэг хүний бүр туйлын хүсэж байгаа зүйлийг хэлчихлээ шүү дээ. 2 сарын дотор 20 кг илүүдэлж ингээ хайсан энэ аргачлалыг хэрэглээд гэж байна. Тэгэхээр энийг ойлгохын тулд Бринштейн гэдэг энэ эмчийн өөрийнх нь үг түүхийг хоёулаа нэг сөхөд үзээдэх үү. Таны олж мэдснээр энэ эмч хэрхэн өөрийнхөө энэ батлагдсан арга зүйг бий болгосон бэ? Тэгээд энэ Бринштейн эмч бол сая 2025 онд 90 наснда нас орсон. Тэгэхээр намайг одоо олж мэдсүүчээд 80 нас авсан баг. Тэгээ Бринштейн эмч 12 наснда чихрийн шижингийн 1-р хэлбэр гэдэг өвчин тусаад. За. Тэгээд 46 онд тэр онцлогдчихсан баг. Тэгээд тэр үед чинь шинжлэх ухааны хөгжилтэй тийм сайн байгаагүй. Ер нь тэр үед чихрийн шижингийн 1-р хэлбэртэй хүүхэд 30 жил амьдардаг дунджаар тэгж үздэг байсан гэж. Тэгээд Бринштейн эмч чинь насанд хүрээд тэр үеийнхээ аргачлалаар өөрийгөө эмчлэл тариагаа хийгээл, инсулин тариагаа хийгээл тэгж явж байгаад 3 хүүхэдтэй болоод эмч их нэртэй. Тэгсэн чинь бөөр нь муудаад нүдний мэс заслантад ороод эхэлсэн. Тэр үед нь аз болж хамгийн анхны сахар хэмждэг аппарат гарсан гэж. За. Тэр үед Америкт оройн цагаар гинт ухаан алдсан дуудлага ирээд тэр нь сахарнаас болоод шоконд ороод ухаан алдсан байна уу, арх уугаад тасраад унтсан байна уу гэдгийг ялахад айгүй хэцүү байсан. Тэгээ тэрүүн зориулж тийм сахар хэмжигч аппарат анхны аппарат гарсан гэж байна шүү. Тэгээ тэр үедээ их үнэтэй $600 үнэтэй одооны мөнгөөр л бараг $5-6 мянган үнэтэй тийм аппаратыг аваад тэгээ Бринштейн эмч өөрийнхөө өвчнийг судалж гисэн байна. Тэгээд Бринштейний чинь мэргэжил нь болохоор эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй байсан. Тэгээд Бринштейн эмч эхлээд 1-2 жил хүчнээс хилж үзсэн. Сахар хэмжээл хүчнээс хилж үзсэн. За. Нэг тийм айхтар хамаарал олж чадаагүй. Өвчнөө зогсоож чадаагүй. Өвчин дамжраалс гэж. Дараа нь идэх юмнууд анхаарч эхэлсэн. Тэгэл юмнуудаа дангаар нь иж үзээл, дангаар нь гурил идэл, дангаар нь төмс идэл, дангаар нь мах идэл, дангаар нь гахааны өөх идэл ингээл янз бүрээр үзээл хахад зарим нэг хүнс идэхэд сахар нь маш огцом ихсэжсэн. Зарим нэг хүнс идэхэд 2-3 цагийн дараа маш аажим ихсэжсэн. Зарим нэг хүнсэнд огт ихсэхгүй байгааг олж мэдсэн. Тэгээд эхний удаа тэр сахар огцом ихсэж байгаа хүнсүүдийг идээд үзсэн чинь тэр өвчнийх нь хүндрэл нь хурдсан гэж. Тангууд нь болчоод сахар маш аажим ихсэгдэг, эсвэл тэр удаан ихсэгдэг хүнснүүдийг идээд байсан чинь өвчин эдгэрээд ихсэн гэж байгаа. Тэгэл ерөөсөө тэр бөөрийн өвчин, бөөрийн дутагдлын тань эхэлсэн байсан. Тэдэр нь зүгээр болоод нүдний угт нь хүндрэл өгсөн мэт тэдэр нь зүгэрлсэн гэж байгаа. Тэгсэн чинь манайр одоо дөнгөж 40 гарч ирсэн. Тэр эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн хувьд энэ сахараа өөрөө хэмждэг аппаратыг яаж ашигласан тухайга тийм жижигхэн судалгааны ажил бичээд янз бүрийн сэтгүүлүүд рүү явуулсан нэгэн ч хэвлээг өгч байгаа. Тэгэнгүүт ерөөсөө энэ судалгаа нь юу вэ? яг эмч биш болохоор тоохгүй байхгүй. Хэрвээ тэр дотоод хурлын болчрын салбарт олон жил ажилласан одоо нэр хүндтэй эмч байсан бол манай хүн чинь тухайд анагаах төгсөөг байсан хэрэггүй. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер байхгүй. За. Тэгэнгүүт ер нь бүтэхгүй маань гээд 46 наснда анагаахын дэд ороод эмч болохгүй. За. Тэгэл энэ номнуудаа хэвлүүлээл энэ өөрийнхөө аргыг зохиосон. Тэгээд энэ эхнийх нь зохиосон номнууд нь бүр 1970-80-аад оны номнууд байгаа шүү дээ. Тэгээд энэ Бринштейн эмчийн эмчилгээний аргаар бол ерөөсөө чихрийн шижингийн 1-р хэлбэрийг огт хүндрэлгүй хянах. Одоо Бринштейн эмчийн аргаар өөрийгөө эмчилдэг Америкийн хөл өмгийн од тамирчин биш. Багийнх нь тэр хүнийг чихрийн шижингийн 1-р хэлбэрт гэж мэддэг үуч юм. За. Бие бэлтрийн хөгжил тэр өөрийнхөө сахарын өвчнөд зарцуулж байгаа минут энэ хүн анзаардаг. Тийм одоо системд. Дээрээс нь чихрийн шижингийн 2-р хэлбэр өвчнийг бол бүрэн зогсоох боломжтой. Яг ив ирүүл хүн шиг амьдрах боломжтой гэдгийг л баталсан байхгүй.
Тэгээд би одоо энэ Бернштейн эмч имчилгээний аргыг одоо Монголд 6 жил 6 дахь жилдээ сурталчилж байна шүү дээ. Үр дагавар нь таны өөрийн бие дээр үзүүлсэнтэй төстэй бүх хүмүүс дээр ижлэгэн үр дагавартай байна уу? Тэгээ нь ер нь Бернштейн эмч имчилгээний арга бол хүн болгонд үр дүнг нь үзэх боломжтой. Хэр хүнд вэ тухайн хүмүүсээс ер нь хэр сахилга батыг шаардах уу? Яг нь ер нь онлоо зөв ойлгох юм бол амархан. Ер нь одоо энэ онлыг ингэж яг эрүүл хүн шиг амьдарч болох юм байна гэдгийг л мэдчих юм бол хүмүүс бол тийм төвхтэй биш. Ихэнх хүмүүс бол амархан л гэж хэлнэ. Зүгээр нэг тийм цуу яриа сонсчоод яагаад гурил иж болохгүй гэдгийг ойлгохгүй хүмүүс бол зовоод идэх. Гурил чинь ердөө хор юм байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Бүр яг туйл руу наваачиж ойлгох хэрэгтэй байна шүү дээ. Энэ бол хор гэж. Тэгээд яг хэрэглээ болоод идэг. Тэр саяны нэг та хэллээ шүү дээ. Тухайн хүн хэмжилт хийж ягаад олж тогтоосон гэд. Энэ гурил сахар гэдэг зүйлийг хаяада хэрэгэлдэг болчихё гэд. Тэгэхэд хор учраас угаалцаал хордуулах үйлдэл хийгээд байна үстэй. Огцом хаяхгүй болвол яг хоо ер нь юм баггүй. Тэгэхээр бид нэр нэгэнт энэ гурил чихрийн архаг хордлох нь өвчин болтлоо яваад бүр тэр хүний биеийн дийлхэ болсон бол идэж болох хэмжээ нь бол эрс багасч байгаа. Ив эрүүл хүүхэд 10 өдөр нэг удаа гурил идэж явхад тэр хүүхэд эзэж өвчнөсөн. Яг архтай адилхан байхгүй. Арх бол бидний мэнд арх согтууруулгандаа бидний мэнд орж ирлээ. Энэ болохоор төв мэдрэлийн системийг гэмтээдэг, илгийг гэмтээдэг хүчтэй хор шүү. Арх орчингууд эхлээд төв мэдрэлийн систем нь цочрно. Хүн сайхан ааштай болно, уйланд болно. Дараа нь дарангуулагдана. Муухай ааштай болно те. Агсан согтуу тавина. Арх ороод ирэнгүүт хүний бие ямар арга хэмжээ авдаг вэ гэхээр 10% нь амьсгалаар гаргана. Ууршуулна. Тодорхой хувийн шээсээр гаргана. Хөлсөөрөө гаргана, шүлсээр гаргана. Ихэнх хувийн 70-80% нь илгэнд аваач задлаа шүү дээ. Арх чинь орж ирсэн мэдэгддэг хор. Цардуул сахар чинь мэдэгддэг байхгүй. Чи цардуул ижлээ сахар ижлээ гэж хамт ямар ч өөрчлөлт байхгүй шүү дээ. Ил өөрчлөлт байхгүй. Яваанда таргалаад ирнэ. Тэгэд асуудал орж эхэлнэ. Та яг нүдний эмчийн үүднээс харааны хувьд өөрчлөлт орсон байгаа хүмүүстэй тулж ажиллана. Тэр хүмүүсийн өөрсдийнх нь танд хандж байгаа үе бол энэ чихрийн шижин өвчний одоо хэддүгээр үе дээр байгаа хүмүүс хандаж очоод одоо энэ асуудал нэлээд одоо ийм болцсон байна гэдэг мэдрэмжийг өгөхөө танд. Тэгэхээр сахарын өвчний нэлээд хожим үе дээр цусан дах сахарын архаг ихтэлт чинь өөрөө гимтэд хүчин зүйл болчих. Тэгээд энэ нэлээд хожим үе дээр хялгсан судсууд гимтэж эхэлнэ. Дараа нь том судсууд гэж адилхан гэмтэй шүү дээ. Тэгэхээр манай нүд нь ягаад энэ сахартай холбогддог вэ гэхээр хамгийн түрүү холбогддог вэ гэхээр нүдний ёроолын хялгсан судас бол хүний биед байгаа амьдаар нь харж болдог цорын ганц хялгсан судас. Өөрөөр хэлэх юм бол ямар ч зүслэг хийхгүйгээр яахгүйгээр зүгээр харагдаж байдаг байхгүй. Тэгэхээр бид нэр сахарын өвчтөе хүмүүсийг нүдний эмч үзэхдээ хоёр янзын зорилготой үзэн шүү дээ. Нэгдүгээрт нь энэ хүний сахарын өвчний явцсан ямар байна, даамжрал нь аль зэрэг байна гэдгийг шалгана. Хялгсан судасынхаа өөрчлөлтөөр гэмтлэр нь. Хоёрдугаарт нь яг нөгөө хардаг нүдийн маань гэмтэх хараагаа алдах эрсдэл байна уу гэдгийг шалгах шүү. Хэрвээ хараанд нөлөөлөх тийм аюул байх юм бол бид нар яралтай эмчилгээ шүү. Тэгэхээр та эдгээр өвчтнүүдтэй харьцдаг хүний хувьд ер нь чихрийн шижинтэй сахарын өвчнөд болцсон байгаа хүмүүсийн сэтгхүү хэрхэн өөрчлөгдсөн байдаг талаар дүгнэлт хийх үз мэдээлэл танд очсон байдгүй. Яг ер нь бол олон жил сахарын өвчнөд яваад өөрөөр хэлэх юм бол цусан дах сахарын хэмжээ нь байнга их байх юм бол явандаа ер нь хүний биед гэмтэхгүй хэрэгтэй гэж байхгүй шүү дээ. Бүх эргэтэн системийг гэмтэн. Тэгээ бидний тарих мэдрэлийн дээд тархины үйл ажиллагаа бүгдийг баггүй болгоно. Хамгийн илбэг тохиолддог хүндрэл нь ойрын ой санамж авахгүй болж байна.
Би өөр надад ийм хөөхтэй ч гэдэг юм уу, эмгэнэлтэй ч гэдэг юм уу тийм явдал тохиолжлоо шүү дээ. Коронагийн үед нэг гэртээ суужгаад онлайнаар зөвлөгөө өгч үзэхгүй юу? Нэг үнэтэй зөвлөгөө өгöd нэг цаг видео кол хийгээд ярьсан чинь маргааш нь тэр өнөөдөр мессеж өчсөн байсан. Эмчээ та юу ярьсан бэлээ гэд мессеж өчсөн байсан. Тэгээд тэр өндө бичдэг юм бичиж аваагүй. Тэгээд ярьж дууссан чинь дууссан байна. Үр дүнгүй болсон байна. Тэгэл цаашаа хүний сэтгэл хөөрөл мөрөл байхгүй болно. Тэгэл. Хоёлаа Бернштейн эмчийн өөрийнх нь чихрийн шижинд бий болгосон гаргалгаан дээр тухайлан ярихад ер нь хэдий их хэмжээний одоо фазуудад те бүлгүүдэд хуваагдсан байдгийн. Тэгээд ямар одоо хүмүүст шууд ойлгуулахад хэрвээ тухайн хүмүүс энэ асуудлаас ангижрия гэх. Дээрэс нь зөвхөн чихрийн шижин гэж хэлж болохгүй гэдэг ойлголттой бий болчлоо шүү. Жингийн илүүдэлтэй л бол энэ рүү орох ёстой гэдэг бас нэг давхар юу яваад штэ ойлголт. Тэгэхээр яг хоо бид нэр том зургаар нь авч үзэх юм бол сахарын өвчин гэдэг нэр маань тийм тохиромжтой нэр биш байхгүй юу? Аха. Энэ нь болохоор сахарын өвчин гэдэг нэр чинь түүхэн нэр. Айл одоо хэдэн мянган жилийн өмнө дээр үе эмчнэр шижинг 2 хаад гэсэн гэж. За. Нэг нь шээхлэр хоёулаа шээсээр байгаа л одоо хүндэрчдэг өвчин. Аха. Нэг нь шээсэн дээр нь ялаа шумал цуглаад байдаг. Шавж цуглаад байдаг. Тэр нь сахартаа шийдэг байсан. Аха. Нөгөөх нь сахаргүй шийдэг байсан. Тэгэнгүүт нь нэг нь сахарын шижин, нөгөөх нь сахарын бус шижин аваадсан байхгүй. За. Тэрнээс үүссэн байхгүй юу? Шээсэн дээр нь яларж байгаагаас л нэрнтэй. За. Тэрнээс биш яг жинхнэрээ сахарын өвчин гэдэг бол ерөөсө бодисын солилцооны хямралын хам шинж буюу гурил чихрийн архаг хордлого гэдэг айхтар том өвчний нэг илрэл. Таргалалт, хортой оргуу хавдар, тулай, чихрийн шижингээ 2 дугаар хэлбэр сахарын өвчин, тэгэл харшил, янз бүрийн үе мөчний өөрөөрийг гэмтээд өвчнүүд бүгдээрээ нийлээд бодисын солилцооны хямралын хам шинж гэдэг том өвчин болж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар ганцхан сахарын өвчин гэдэг ганцхан сахарын тоотоо зурлаад хамбал буруу замаар явчих. За тийм байна. Тэгэхээр хэрвээ Бернштейн эмчийн хийсэн энэ шинжлэх ухааны одоо нээлт нь бол ерөөсөө л энэ гурил чихрийн архаг хордлогыг үүсгдэг цардуул сахар агуулсан үндэсний бүтээгдэхүүнийг л бид нар хэрэглэхэ болчих юм бол энэ бодисын солилцооны хямрал гэдэг асар олон дотроо олон өвчнийг нэгтгсэн энэ хам шинж маань бүгдээрээ ингэж эдгэрэх боломж олгох юм байна гэдгийг л баталсан баггүй юу? Нээлт хийсэн. Өнөөдөр яг нийгэмдэр байгаа маш олон асуудлуудын улбаа нь энд байна гэж би бол таны ярианаас ойлголоо шүү дээ. Ер нь энэ хоёр зүйлийн буруу хэрэглээ, хэтрүүлэн хэрэглээ, тогтмол хэрэглээнээс болоод тэгээд энэ дааврын өөрчлөлтүүд хүртэл давхар орох нь шүү дээ. Тэгнь. Эмэгтэй хүмүүсийн жингийн илүүдэл сүүлийн жилүүдэд нэлээд өндөр ажиглагдаад байгаа шүү дээ. Та бол санал нэг байна уу? 100 кг жинтэй эмэгтэй хүн айгу илбэг харагддаг болсон тухайд. Тэгээ ер нь тэгэл яг эмэгтэйчүүдэд мэдээж сургуулийн насны охтууд байна. Тэгээд яг эд төрөх насны эмэгтэйчүүд дээрээс нь нөгөө шилжилтийн насны яваад цэвэршгэнд өгцсөн эмэгтэйчүүд энэ чинь олон янз байгаа байхгүй юу? Тий. Гэхдээ мэдээж ерөнхий шалтгаан нь бол адилхан. Мэдээж эмэгтэй хүн чинь жирэмсэлдэг, төөрддөг, дараа нь хүүхдээ хөхүүлдэг учраас эмэгтэй хүний дааврын удирдлага нь хамаагүй нарийн зохион байгуулалттай. Тэгээд бид нар гурил чихрэд нь бид түрүүлсэндээ тэр гурил чихрэдлээ сахар ихслээ, тэр ихсэн сахарыг инсулин гэдэг даавар зохицуулдаг. Тэг. Инсулин даавар нь бидний биеинд арах их байх юм бол хорт хавдар тусах, хоргоо хавдар тусах эрсдлийг нэмнэ. Цусны даралтыг хэлбэлзүүлнэ, зүрхний хэм алдагдуулна. Тэгээд дээрэс нь бамбаан дааврыг дарангуулна. Эмэгтэй бэлгийн даавруудыг дарангуулна. Тэгээд нөгөө сарын тэмдгийг эвдчихээн. Жирэмслэх, дүр тогтох нөхцөлийг алга болгоно. Ингээл ийм цааш явчихдаг. Ер нь бол тэгээд
бодисын солилцооны хямралын хам шинж чинь хүний нийт өвчнээ 70-80% эзэлдэг. Тэгэхээр одоо дэлхийд дээр энэ бодисын солилцооны хямралын хам шинжийг улс орныхоо төвшөнд авч үзсэн хамгийн анхны улс бол Швед улс. Швед улс 2014 онд Шведийн засгийн газар нийт ард түмэд зориулж уриалга гаргасан. Та нар уламжлалт өөхтөө мах тослог ихтэй загас далайн бүтээгдэхүүнээ сайн эдээч. Уламжлалт цөцгийн тосоо сайн эдээч. Тийм уриалга гаргасан гэж байна. Тэгээд Швед чинь сая коронавигоор цорын ганц карантинлог болсон шүү дээ. Хамгийн цөөхөн нас баралттай. Тэгээд Шведийн эмчнэрийн юугаар бол судалгаагаар 6 жилийн дотор нийт өвчлөлийн тоон 10 дахин буурсан судалгаа байна. Энэ зөвлөмжийн араас. Тий. Тэгээд Шведийн засгийн газар бол хамгийн айхтар тэгж энэ Бернштейн эмчилгээний аргыг нэвтрүүлсэн. Америк орог энийг хуулсан юм байна да. Сая. Олон жилийн дараа шүү дээ. Тийм олон жилийн дараа. Тэгээд Бернштейн эмчилгээний аргыг Англи, Япон, Тайван авсан. 24-5-наас эхлээд Австрали авч эхэлж байгаа. Австралид бас Джеймс Мүкке гэдэг нүдний эмч бас энэ Бернштейн эмчилгээний аргыг сурталчилдаг. За. Энийг жоохон тодорхойлж байгаа. Австраличууд яг юу хийсэн гинэ? Австраличууд яг монголчуудтай адилхан илүү жинтэй. Монголчуудтай адилхан сахарын өвчин ихтэй болчихгүй юу? За. Тэгээд хуучин удирдамжаар яваад байсан үр дүн баггүй. Өвчнөд нь уламжлал өвчнөд амжираад хөл гараад дайруулаад сохороод байдаг үр дүн баггүйсэн. Тэгээд Бернштейн эмчилгээний аргыг авч хэрэглээд энэ Австралийн чихрийн шижингийн холбооноос энэ чихрийн шижингийн 2 дугаар хэлбэрний тодорхойлтыг өөрчилсөн. Чихрийн шижингийн 2 дугаар хэлбэр бол заавал даамжирах ёсгүй өвчин юм аа. Өөрөөр хэлэх юм бол энэ өвчнийг зогсоож болно гэсэн тийм дүгнэлт гаргасан байна. Тэгээд энэ Джеймс Мүкке гэдэг юм чинь 2020 оны Австралийн оны эмч болсон. Тэгээд их нэр хүндтэй олон янзын судалгаа хийсэн. Одоо энэ Джеймс Мүкке нь болохоор тийм ээ сургалт семинар бол байнга тогтмол зохион явуулдаг Австралид. Сая би таныг ярьж хахад дулаан орон гэх зэрэг ингээд жоохон социоэкономик гэдэг одоо ер нь олон зүйл бодж ийла. Тэгээд энэ дунд нь яг уу дурддаггүй хэрнээ айгу гоё найрсаг харагддаг хэрнээ цаана дайсан үр дагавартай нэг зүйлийг бас танаар тайлбарлуулъя гэж бодлоо. Жимсэх нь хэрэглэхийг маш ихээр зөвлөдөг шүү дээ, тий. Одоо үндсэн таны хоолны тавган дээр ийм зүйл байх хэрэгтэй гэж зөвлөмжүүд дээр хүртэл жимс олон өнгийн байх хэрэгтэйг ороод ирсэн байдаг. Тэгээд энэ жимсхний хэрэглээ чинь бас л нөгөө 3 онлоо штэ. Хуучин хүнсний бидний хүнсний тавганы ихэнх нь ч юм уу тодорхой хувь нь үр тариа явах хэрэгтэй гэж орсон байсан. Үр тариа идэхлээр бидний биеийн дээр хүчил төрөвчийн чөлөөт радикал үүснэ гэж байгаа юм. Тэр нь бидний биеийг гэмтээдэг учраас жимсэх нь идэхэд тэр хүчил төрөвчийн чөлөөт радикалыг устгадаг антиоксидант гэдэг шин чанартай. Тийм учраас заавал жимсэх нь идгээд байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нэг имийг имжлэхэд дараагийн хорыг гаргаад ирчих واخгүй. Нөгөө гурилын заавал идвэл сахарын нэмээд хүчил төрөгчийн чөлөөт радикал үүслээ гэж жимс идүүлээд дахиад сахар нэмчих. Бүх жимс ойролцоогоор 10% чихэр басмал. Сахартай хүнд байгалийн чихэр байна уу, хиймэл чихэр байна уу яг адилхан. Зарим арай ялуун чихэртэй жимснүүд нь 10-аас илүү гарна шүү дээ. 12, 13, 15 авч хүрдэг байна. Хамгийн гашуун лимон ч 3-аас 4% чихэртэй. Тэгээд зарим хүмүүс хүчил ихтэй жимсийг нэг гашуун амттайг нь чихэргүй гэж ойлгодог. Яг жинхнэрээ тий хүчил нь сахарын амтын дарчиж байгаа байхгүй. Тэгэл яг адилхан оруулна шүү дээ. Та түрүүн ярианд дурдсан шүү дээ. Фруктосын сиропыг гаргаж ирээд удаагүй байгаа тухай он цагийг хэлжсэн дээ. Фруктосын сироп гэдэг чи одоо чихрийн жимсэн дотор байгаа чихрийн охийг нь гаргаж аваад сироп хэлбэрээр хэрэглэх үс болгосныг ярьж байна уу? Яг нь фруктосын сироп ч ерөөсөө эрдэнэчнээс гаргаж авч байгаа. За. Тэгэхээр яг яс юм дээр одоо ингээд sugar free гэдэг ундаанууд байдаг шүү дээ. Тэр чинь сахарыг ундаг гэж байгаа байхгүй юу?
дотор нь фруктоз хийсэн баг. Фруктоз чинь зөвхөн илгэнд задардаг сахар. Бидний илгийг өөхлүүлдэг, илэг гэмтээдэг. Бүр хортой. Тэгэхээр бүр одоо болохгүй бол зүгээр сахар байдаг ч байхгүй. Зүгээр сахар чинь хоёр янзын сахараас тогтдог байхгүй. Зүгээр сахар чинь дотор нь 80% нь сахароз, 20% нь фруктоз ингээд хоёр сахар нь. Нөгөө фруктозын сироп хиймэл юм чинь фруктозын сиропыг бүх хоолонд л шүү дээ. Бүгдэнд. Рестораны хоолойд бүгдэнд нь шүү дээ. Одоо яагаад рестораны хоолгой юмтай байдаг вэ? Фруктозын сироп гэдэг. Яагаад арилжаанд заргаж байгаа кимчи гоёмтай байна? Дотор нь фруктоз сироп хийдэг байхгүй. Тийм учраас кимчийн дуртай бол өөрөө хийдэг. Чихэр амтгүй. Яа, та амар олон дайсантай болох юм даа. Бүх кетчуп, соус бүгдэнд нь. Та Coca-Cola Zero зүгээр колоноос бүр муу гэлчлээ. Бүр муу шүү дээ. Бүр фруктоз тоох. За. Бринштейн эмчийн зөвлөмжтөр бол байгаа юу? Байлгүй яах вэ? За би танаас дахиад тодруулчих. Хідэн бүлэг байгаа энд. Таны нүү эмчилгээний арга зүг ирж байгаа шүү. Тухайн хүн өөрийгөө жингийн илүүдлээс айрлаа. Сахарын өвчнөөс ангижрий гэдэг зорилготой хүн өөрөө мэдмээр байна. Би ер нь хэдийр хугацааг зарцуулах юм байс. Та бол та 2 сарын хугацаа гэсэн. Тэгээ энэ номын зөвлөмж арга зүгээр юу гэх юм бол хідэн бүлэгт асуудлууд надтай нүүр тулах юм байна. Яг ер нь одоо илүү жинтэй хүмүүс нүрс багтаа хоол гэдэг нь бариад эхэллээ шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол өг томх хэдэд тэр ярьсан тунгаар өг томх хэдэд 1 кг бензинд 30 мл ус аваад өг томхоо заавал давстай хэдэн. Давс чинь ходоодны хүчлэний түүхий болдог учраас ходоодонд мах уургач нь задрах хэвээр. Ингээд ирэхэд чиний биед эрүүл болох боломж гарч байгаа. Чиний бие чинь өөрийгөө хоргоожуулах эрүүл бол хоёрыг зэрэг хийж чадахгүй. За. Гаднаас хор орж ирэхэ болчингууд чиний бие чинь эрүүл болох боломж гарч. Чиний бие эрүүл болох боломж гарч ирэнгүүт нэг тодорхой хугацаанд хамгийн хэрэггүй сахарыг шатаж эхэлнэ. Чи 20 хил сахар зүг явж байгаа бол 20 хил ачаа зүг явж байгаа гэсэн үг шүү дээ. 40 хил илүү бол 40 битанта ус зүг явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр чинь чиний бүх нороо, өвдөг, түнг бүгд нь чинь нөлөөлж шүү дээ. Бүх ачаа болно. Тэр ачаа хамгийн дөрөв шатана. Норм нь сард 5-6 кг. Тэгэл чи 20 хил илүү байсан бол 4 сарын дотор илүү чөнгө болж байгаа. Эн чин ид шид чиний биеинд байна. Ид шид ийм тарианд байхгүй. Хэрвээ чи өөрийнхөө биеинд эрүүл болох боломж олох юм бол чиний бие чинь эдгэрч эхлэнэ гэдэг юм чинь Бринштейн нэмчийн онлынч бас нэг чухал юм шүү дээ. Та дөнгөсөө им тариа дүрдлээ. Им тарианы тухайд 2-3 асуулт байна. Баруунд гарч ирээд нэлээд олон нийтийн анхаарлыг татаад худалдаж аваад хэрэглээд богино хугацаанд саяны хүсэдсэн үр дүндээ хүрээд байгаа зарим нэг хүмүүсийн ийм мэдээлэл ил байгаа даа байхгүй. Ozempic гэдэг юм байна. Нөгөөх нь Forxica гэдэг нэг хоёр ийм ер нь бол хамгийн одоо нэг хуучин дуу хит болохоор олон хүн төрхлөр хит боллоо гэдэг шиг энэ хоёр ийм айгу хит болцсон хоёр ийм байгаа тань л та. Энэ хоёр дээр та дөнгөж сая имээр бишээ өөрт чинь идчихэд байна гэдгийг хэлсэн болохоор би танаас сууж байгаа шүү. За тэгэхээр Ozempic-ийн бүлгийн юм бол ерөөсөө л хүний хоол идэх дуршлыг дарангуулдаг юм байхгүй юу? Механикаар хоол идэх дуршлаг болчингууд чинь ерөөсөө ганцхан үйлчлэг үзүүлнэ шүү дээ. Тэр нь юу? Бид нар урд нь одоо тодорхой хэмжээний нүүрс ус иддэг байсан. Цардуул сахар иддэг байсан бол хоол идэх дургүй болчихоор яах вэ? Мацаг руу шийдэж байгаа юм шүү. Биш. Тэр цардуул нь багасчих واخгүй. За. Би 100 г цардуул иддэг байсан бол Ozempic гэдэг нь дотор нь 20 дөнгөж 30 гэж байгаа. Тэгэхээр энэ хүн яг уу өвчнөх нь талан лалах бол. Хизээж нүрс багтаа хоолны дэглэн барьж байгаа юм шиг байгалаараа бид нар 100% идэрдэг бол Ozempic уугаад 20% л идэрнэ. 80% нь хэврээ байж штэ. Хэрвээ та нар анзаарсан бол Ozempic реклам дээр бол над чиг
биеийн жин хэвэн болсон байхгүй. 110 байжгаад 90 болсон. Оо баяр хүрэг ямар гоё юм бэ. Тэгээд цаашаа яасан. Цаашаа байхгүй. Тодорхой хугацаанд дараа буцаад 110 болчих шин. Хэдийн үр дүн байсан уу? Байсан. Тэгээ хайцсан. Тэгэл болоо. Энэ чи имчилгээ биш байхгүй. За тэгээд дээрэс нь Оземпик чинь нэгдүгээрд үнэтэй, хоёрдугаард аимшигын гажинлаатай. Одоо мэдгэж байгаа нь Оземпик хэрэглэсэн 500 хүн тутмын нэг нь нойр булчирхааны хүчлэлтэй амар хүндрэл гэж. Бодит байдал дээр энэ тоон түүнээс ч илүү их байх магадaltaй гэж байна. Нойр булчирхаан цочирдолд орох юм уу? Тий, одоо хурц үргэлжлэл болоод. Нойр булчирхаа чинь нөгөө бидний хоол боловсруулдаг, фермент ялгаруулдаг хэрэгтэй шүү дээ. Өөх задалдаг, уурэг задалдаг, нүрс задалдаг фермент ялгаруулдаг. Тэр фермент нь өөрийгөө задлаад эхэлдэг. Хүний биеийг боловсруулад эхэлдэг. Тэгээд аимшигын хүчтэй өвдөлтийн шоконд ордог. Амар хүч шин. Нойр булчирхаан асуудлаар хагалгаа илгэсэн 10 хүн тутмын 8 нас ордог гэдэг тоон үзүүлэлт байт юм лээ. Монголд. Тийм, Монголд. Дэлхийд дээр бол нойр булчирхааны хүчил нь 10% нас ордог байхгүй. Манай хараа тоон өндөр байдаг. Тийм учраас Оземпик бол эмчилгээ биш. За. Байгалийн эсрэг арилжааны бүтээгдэхүүн. Оземпикийн үйлдвэрлэж байгаа тэрийг зарж байгаа, хэрглэж байгаа тийм хүмүүс л ашигтай болохоос хэрглэж байгаа хүн дээ. Форсига бол одоо сахарын шин нэмж гарсан. Айл 2012 онд гараад энэ Европын орнууд хэрэглэж ирсэн. Одоо бол Франц гэлөө. Хэрэггүй нь батлагдаад дэмжлэгээс хасагдсан. Манад бол одоохондоо идэвхтэй хэрэглээд байгаа. Тэгээ форсиганы үйлчлэг нь болохоор хүний бие цусан дахь сахар нэгтээд болохоор өөрөөр хэлэх юм бол 9-өөс дээш ороод эхлэхээр илүүдэл сахарыг шээсээр ялгаруулж эхэлдэг. Амь насаа аврахын тулд бүх нөөц солилцоод дайчилж ирнэ гэсэн үг шүү. За. Өөрөөр хэлэх юм бол бидний бөөрийн тушаал ирнэ. Сахар болохоо байсан чи тодорхой хугацаанд ялгаруул гэж. Энэ механизмыг мэдэнгүүтээ эрдэмтэд яавал энийг илүү их ялгаруулж болох вэ гэж форсига гэдэг юм олж авсан баг. За. Форсиган тэгээд сахарын өвчнийг эмчлэхгүй төр зур шээсээр ялгарч байгаа сахарын хэмжээг л нэмэгдүүлэх үр нөлөөт. Нөгөө шээсээр их сахар ялгараад ирэхлээр яах вэ? Шээсний зам, бэлгийн зам чинь мөөгөн цэртэн. Идэ төрөвсөл болно. Шээсээр их сахар ялгуулахаар их хэмжээний шингэн юм уух хэрэгтэй болно. Их хэмжээний шингэн цуг гадагшлна. Хүн харангатна. Харангатна. Тийм ухаа өндөрлөг гэдэг. Тийм учраас бид нэр албатай юм шиг цардуул сахар идэж сахараа хэсгчээд тийм хортой юм ууж шээсээр түр зур ялгаруулах гэдэг нь сахарын өвчний эмчилгээ биш байхгүй. Хоёр имийг хоёуланг нь хослуулаад хэрэгэлсэн хүнтэй таараагүй. Байлгүй яах вэ тийм байж. Хоёр хор байсан биз дээ энэ чинь ер нь бол. Яг одоо хор гэ хэлэх нь хайшин. Гэхдээ ер нь бол туйлын үр дагавар нь бол хүний биедээ эсрэгээрээ муугаар л нөлөөлөх зүйл байсан байна. Тийм учраас Бернштейн нэмж бол бүр одоо хэлдэг байсан. Би өөрийнхөө өвчтнүүдэд форсига ухыг зөвлөдгүй. Форсигач тийм эрт гарсан байсан юм уу? Тий 2012 он юм шүү дээ. Яг нөгөө шашинд итгэдэг хүмүүсийн хувьд бол муухай сонсогдох байх. Гэхдээ бодит байдал дээр тулгуурлаад хэлэх юм бол энэ яриа маш олон жил ингээд байх боломжтой. Олон жил хүмүүс асуудалтай болсны дараа эргээд үзэхэд хэрэг болох ус мэдээлэл агуулж байгаа гэж би харж байна. Жохон муу ёртой байж магадгүй. Хүнсний бүтээгдэхүүнийхээ хэрэглээнд өөрчлөлт оруулахгүй бол та хизээ нэгэн цагт яг дараах асуудлууд хор тавдар, сахарын өвчин, илүүдэлчин, за тэгээд бөөрийн дутагдлалд ороод диализын аппаратанд орж мордог. Энэ бүгдийнхэн суурь нь гурил элсэн чихрийн хэтрүүлсэн хэрэглээ л байх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө сэдвүүн өөрөө маш удаан хугацаанд байх боломжтой гэж хараад тэгж сууж байгаа. Тэгж хэлж байгаа. Тэгээ нөгөө сая им ярьсан. Гэхдээ одоо жоохон хүндрүүлээд мис ажилбарууд гараад ирсэн байгаа тухай мэдээлэл байгаа. Мис ажилбар буюу хүний дотор эргэтэн дотор хүний гараар бүтээсэн арай өөр механизмыг бий болгоод тэгээд сахарын өвчнөөс урьдчилан сэргийлэх гэдэг юм уу? Сахарын өвчнийг
одоо эрсдлийг нь бууруулах гэж нэрлэх юм уу мэдэхгүй нь яг юу гэж нэрлэдгийг нь та гэхдээ надаа зүв зүйтэй нь хэлэх бах. Нэг тийм гаргалгаа гаргаж ирээд зарим хүмүүсийг олон улсын айл нэг улс руу авч яваад хагалгаа хийлгээд байгаа тохиолдлууд гарсан байна. Энэ дээр юу н ямар мэдээлэл? Тэгээ энэ metabolic surgery гэдэг өөрөөр хэлэх юм бол бодисын солилцоо нэмэрлэлийн хам шинжийн мэс заслын эмчилгээ гэдэг юм. Олон 10 жилийн түүхтэй. Ерөнхий зарчим нь бол яг л Оземпиктэй адилхан байхгүй. Оземпикны химийн дараа хийгээд орж байгаа хүний бие рүү орж байгаа нийт хоолны объемыг багасгах, сахарын объемыг багасгах шүү дээ. Энэ мэс засал нь болохоор ямар нэгэн мэс ажиллбар хийгээд ходоодных нь объемыг багасгах жоох хэмжээг эзлэхүүнийг багасгаад тэгэнгүүт нөгөө орж байгаа цардуул сахар чинь механикаар багасна шүү дээ. Бас л адилхан ходоодных нь 3.2-ын тайраа ажиллаа гэж бодъё. 3.1-т нь маш бага хэмжээний цардуул сахар орно. Тодорхой хугацааны дараа үр дүн өгнө. Яг нөгөө нүрс цардуул сахар багасгах юм шиг үр дүн өгнө шүү дээ. Тодорхой хугацааны дараа хүний бие дасаад буцаад таргалаад буцаад сахар гэсчихдээ. Тэгээд энэ сүүлийн үед хүмүүс туркт мислэлж яана гэж яриад байгаа. Тэр нь болохоор шинээр хоол боловсруулах зам үүсгээд ходоод руу орсон хоолны хэсгийг хүний биед шингүүлэхээр гадагшлуулах тийм зам үүсгээд. Тэр нь эвгүй явчих юм бол бүх хоол нь тэргээр яваад хүн тураалд орчдөг. Нөгөө ашигтай хэдэн. Тийм эвгүй шууд. Тэгээд энэ нь болохоор Бернштейн нэмж бол энийг их айхтар тэг шүүмжил хэлсэн байдаг. Хүн гэдэг биологийн төрөл зүйл өөртөө байглаас заяасан хүнсээ идээд эв ирүүл явж явах ёстой юу? Эсвэл энэ арилжааны хүнс бүтээгдэхүүн зориулж өөрийнхөө биед мэс засал хийх ёстой юу? Айхтар асуусан байдаг. Чинь ямар ч эрүүл ухаанаар бодсон одоо ийм мэс засал байх боломжгүй. Тэгээ хамгийн гол нь үнэхээр эдгэрчдэг бол өөр асуудал шүү дээ. Чи дандаа төр зургийн арга хэмжээ. Маш бага үр дүн. Эсвэл 10-20%. Гэхдээ хоёр эрүүл хүн суугаад ингээ ярихлаэр бурууг нь маш амархан ойлгоод байна л да. Одоо ингээ та бит хоёр энэ тухай ярингууд би энэ маш буруу аргачлал юм байна гэдээ ойлгоод байна. Гэхдээ нөгөө нэг энэ эмнэлт зүүн аргачлалыг саяны одоо энэ арга зүг сонгон өөр дөрөө туршиж байгаа юм уу өөр дөрөө хэрэгжилж байгаа хүмүүсийг харах юм бол мэдээж тэнд нэг өвдцсөн мэдээж хүндэрсэн хүмүүс байгаа бах. Тэгэхээр тэр хүний менталитиг тэр хүний сэтгүүг ойлгохгүй учраас надад шууд шүүмжлэхэд айгүй хялбар байгаад байна. Би зүгээр юутай холбож асуух гэж юм гэхэлэр за инсулины тариа авь шүү дээ. Одоо угаасаа болохгүй болсон хүн тариа байнга хийж байгаа хүний хувьд ер нь ямар одоо нөхцөлтэй бий болцсон байдгийг тэр хүмүүсийн сэтгүү бас нэг өөр болцсон болов уу гэж би тааж байна. Гэтэ ер нь бол яг инсулин тариа нь бас өөрөө анх яаж гарсан нөхцөл байдал нь бас тэгээ ангаах ухааны хувьд их сонирхолтой байдаг. Дээр үед бол энэ чихрийн шижингийн 2 дугаар хэлбэр таргалж байгаад сахар нэгсээд болохоо байдаг нь ховор. Энэ барууны ертөнцид анх энэ гурил чихэр гараад монголчууд гурил чихэрэнд орохоос бараг 200 жилийн өмнө ч юм уу маш идэвхтэй гурил чихэр идээд Лондон ч гэдэг юм одоо Америкт шинэ ертөнцид. Тэгээд эхний хүүхдүүд чихрийн шижиг нэгдүгээр хэлбэрт өөрөөр хэлэх юм бол хүний дархлаа муудахаар хүүхдийн дархлаа муудахаар дархлаа нь хүний биед инсулин ялгаруулах ёстой эд эсийг устгачдаг байхгүй. Энийг чинь бид нар нэгдүгээр хэлбэр гэдэг байна шүү дээ. Ийм хүүхдүүд ерөөсөө зөвхөн мах идээд тэгэл аажимдаа үхдэг байсан гэж. Эсвэл махалла өгөөд байх юм бол арай урт наслна. Гурил чихэр өгчвөл тэгээд шокнд ороод хүчдэг. Тийм байсан гэж. Ийм байхад нь 1922 онд эцэг эрдэмтэд гахааны нойр улчраас инсулин даавар ялгарч аваад хүүхдэд тарьсан байгаа шүү дээ. Тэгэл тэр хүүхдийн эмнэлэг рүү ороод захаас нь ахуулаад тарихад хүүхдүүд нэг өвчээсэн, нэг захаас өвчээсэн бол нэг захаас амьдарч эхэлжсэн. Тийм гайхамшигтай. Тэгэл энэ тариаг хэрэглээл мундаг байж исэн чинь дахиад өөр асуудал гарч ирж байгаа юм. Энэ тариа нь нэгэнд энэ хүүхдийн амь насыг аварч байгаа юм чинь дахиад эргээд гурил чихэр хамаагүй идэж эхэлсэн гэж. Учир шалтгааныг нь
арилахгүйгээр үргэлжлүүлсэн ба шүү дээ. Гүү яг хоо нөгөө амь насыг аварчлаа шүү дээ. Тий. Тэгэнгүүт гурилж хрэдэд эхлэнгүүд Буцаал. буцахгүй зүгээр нөгөө сахар нь дээш доошо хэлбэлцээд эхэлсэн байхгүй. Тэгэхээр урт наслахгүй. Хэрвээ чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэртэй хүүхдэд бид нэр инсулин тариаг зөв тариад өөхтөө махаа идүүлээд байхад сахар нь хэлбэлцэхгүй нэг төвшөнд яг эрүүл энэвч төвшөнд барьж болдог. Гурилж хрэл өгчих юм бол сахар нь хэлбэлцээд тэрнээсээ болоод өвчин хүндрээд болох авчдаг байхгүй. Тэгэхээр энэ инсулин даавар чинь дундуур нас тэгж орж ирсэн түүхтэй байхгүй. Тийм учраас чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэрийн үед ч гэсэн хүүхдэд жоох бага насны хүүхдэд чихрийн шижингийн 2 дугаар хэлбэртэй том хүнд ч гэсэн жирэмсний чихрийн шижинтэй хүнд ч гэсэн адилхан бүгдэнд нь бэрэнжтэй нэмчийн нүрс багтаа хоолой дэглэм тохирдог байхгүй. Зөвхөн бэрэнжтэй нэмчийн нүрс багтаа хоолой дэглэм барьж ижил бид нар чихрийн шижигдээ нэгдүгээр хэлбэртэй хүнст инсулин тарианы зөв тунг олно. Тэгжээж тэр хүмүүс яг эрүүл юм шиг зөв хэвэн амьдрах боломжтой чанарын хувьд тийм байхгүй. Тэр зөв тунг олцоод тогтмол тарьсаар л байх юм уу? Тэгнь. Гэхдээ инсулин чинь өөрөө дааврын бэлтгэл учраас маш эмзэг. Зөв хадгалах ёстой. Муудаагүй инсулин авах ёстой. Тэгээд дээрэс нь инсулин тарианы тун нь маш олон юмнаас хамаарч өдөр болгон өөрчлөгддөг. Тэгээд энэ бэрэнжтэй нэмчийн бас нэг эмчилгээний чухал арга нь болохоор шинээр нээсэн юм хизээж инсулин тарианы тунг тогтмол битээ хийж гэж. За. Өдөр болгон эргэж тунгаа тохируулж. Тэгэхээр чи нэг хяналттай айхтар байх хэрэгтэй байна. Одоо жишээлбэл нэгдүгээр хэлбэртэй амь насны заалтаар инсулин тариулж байгаа юм бол өглөө болгон 5 цаг сахар үзэх хэрэгтэй. Үүрээрүү. Тий 5 цаг сахар үзэж байгаа шалтгаан нь миний 21 цагийн инсулин тарианы тун игцэн үү багцсан уу таарсан уу гэдгийг шалгаж байгаа байхгүй. Хэрвээ өнөөдрийн 5 цагт миний инсулин тарианы тун ихтээд миний сахар 5 байх ёстой юм чинь 3 болцсон бол би оройныхоо одоо ирэх оройныхоо 21 цагт тариаг арай бага тарина. Арай миний 5 цагийн сахар маань их 8 9 болцсон байх юм бол би өнөө оройныхоо 21 цагийн инсулин тариан дээр 1-2 жиг нэмж тарина. Дандаа ингэж тохиролдог байхгүй. Хойшоор тохиролдог. Энэ маш чухал систем байхгүй. Манайд болохоор ингээд тогтмол өндөр тунгаар тариад явсан хүмүүс олон байдаг. Тэгсэн мөртлөө нөгөө 3 сарын дунд сахар нь өндөр сахарын өвчний даамжрал нь зогсоогүй хүмүүс үндэ байдаг. Ийм хүмүүст бол хандаж хэлэхэд нүрс багтаа хоолны дэглэм бариад энэ бэрэнжтэй нэмчийн эмчилгээний аргаар инсулин тарианы тунг тохируулах юм бол энэ өвчнийг бүрэн зогсоох боломжтой. Айгуу чухал. Үүрээр босоод хяналтаа хийх нь шүү дээ. Нөгөө өндөгнөөсөө тусаа аваад хөрөмжөнд хийдэг те. Энэ өөр ер нь хяналттай холбоотойгоор хүнд заавал бий болох тэр сахилга бат нь юу байх вэ? Яг нь ер нь тэгээ бид нэр заавал амь насны заалтаар инсулин тарианд орцсон хүн бол доор хаяж 2-4 удаа байнга сахар үзэж явах хэрэгтэй. Одоо юм наадаг марчаад байгаа шүү дээ тий. Наачаад ингэнгүүт тодорхой нэг сар 2 сар гар утсан дээр нөгөө юунууд гараад. Тэр нь нэг тийм чухал биш. Хамгийн гол нь бид нэр инсулин тарианыхаа тунг тохируулахын тулд тэр сахарыг үзэж байгаа байхгүй. Тэрнээс биш маш олон хүн инсулин тарианыхаа тунг тогтмол хийсэн мөртлөө сахараа ямар ч хэрэггүй цагуудад үзээд тэгэж яваад байдаг. Өөрөөр хэлэх юм бол яах гэж инсулин тарьж байгаа нь тодорхой биш. Ямар зорилготой нь тодорхой биш. Яах гэж сахараа хуруугаа хатгах нь тодорхой биш гэж хэлдэг. Тэгэхээр сахарын өвчтөй нэгэн тийм инсулин тарианд орцсон хүн бол үйлдэл болгоно утга учиртай байна. Тийм учраас ер нь бол бид нэр инсулин тариа тохируулахад цаатлын хугацаанд 10 хоногийн дотор л тохирол. Бэрэнжтэй нэмж аргаар хоолын солиод инсулин тариаг нь их хэсгэж багасгаж хийж үдсээр байгаад 10 хоногийн дотор энэ хүн ийм хоол идээд тариагаа ийм тунгаар ингээд хийгээд яваад хахад
энэ хүний сахарын өвчний даамжрал нь зогсох юм байна гэдгийг л тогтоож өгдөг. Гэтэл 10 жил тарьц үр дүн байхгүй. Бид нэр 3 хоногийн дотор үр дүн гарахгүй л хизээч гарахгүй. Солих хэрэгтэй юм шиг. Тэгээ би энэ дүлийн өлчгөн шүү дээ. Тэгээ 10 жил тарьсан. 10 жил тарьсан сахар нь өндөр хിവэрэ яг тарьж байгаа өөрөө ч мэдэхгүй. Тэр тариаг нь анх хэн биччихсэн ч мэдэхгүй тэгээ явж байгаа байхгүй. Тэгэхээр саяны хяналттай холбоотой заавар зөвлөгөөнүүд ер нь байж идэг гэсэн үг шүү дээ. Брейнштейн нэмчих тэр бол байж байна. Dramatic new approaches. За би одоо танаас асуух гэж байгаа дараагийн зүйл бол энэ таны бас авчирсан номтой холбоотой Fast Like a Girl гэдэг доктор Mindy Pelz гэж энэ хүний бичиж гаргасан ном байна. За энэ сэдв бас нэлээд маргаантай сэдв. Маргаантай явах уу? Олон онлууд байгаа. Тэгвэл хоёулаа өнөөдрийн ярьсан сэдвтэйгээ холбоотойгоор мацаг гэдэг зүйлийн тухай би хин нэгэнтэй ярилцъя гэдэг хүсэл аль дээрээс байсан. Тэгээд мацгаа бариад өөрийн бие дээр туршсан хүнтэй ярих нь зүйтэй. Дээрээс нь мацгийн тухай онолтой яг эмнэлзүүн ур чадвартай эмч хүнтэй ярих нь зүйтэй гэдэг би ийм хоёр талд нь байсан. Тэгээд өнөөдөр яг энэ сэдвийн хүрээнд мацагтай холбоотой танд угаасаа заавар зөвлөмж байгаа бөгөөд энэ сэдвтэй холбоотойгоор хоёр өөр одоо эрдэмтний гаргасан онолыг өөрийн туршлагатайгаа нэгтгэхэд ярих тийм завшаан тохиоллоо л доо. Тэгэхээр мацаг дээр эрэгтэй эмэгтэй хоёр хүн ялгаатай мацаг барих ёстой гэж танаас дуулсан. За эхлээд хоёлаа мацаг гэдэг зүйл нь өөрөө яагаад ач холбогдолтой юм бэ гэдгийг эхлээд нэг тайлбарлая. Тэгэхээр сахарын өвчний эмчилгээний дээр Бернштейн нэмжийн үндсэн зарчимд бол ерөөсөө 90% нь хоолны дэглэм, 10% нь хүчний цэцэлбэ мацаг гэж ордог. Тэгэхээр мацаг гэж ер нь юу юм бэ гэхээр хүн төрөлхтөн бол бүхий л оршин тогтносон бүх хугацаанд мацгийг хэрэгжилж байдаг. Одоо ингээд битэрийн мэрээ сууж хата усуугаад юм идэхгүй энэ бол мацаг барьж гэсэн. Тэгэхээр сахарын өвчний үед мацаг барих нь юун чухал вэ гэхээр ерөөсөө л бид нар инсулин даврыг удирдах байгаа байхгүй. Нэгэнт хүний биед инсулин даавар нь архаг игдэлтэй болцсон бол бидний эмчилгээний юун зорилго нь болохоор тэр инсулин дааврыг буцааж яаж хэвэнд нь оруулах вэ гэсэн арга хэмжээ авч байгаа байхгүй. Тэгэхээр нэгдүгээрт нь бид нар нэгэнт цуснд байгаа инсулин дааврыг хүчний сахалыг шатааж болно. Дараа нь дахиад ямар хоол хүнс идэх юм бол нэмж ялгарахгүй байх гэдэг оруулж ирнэ. Тэгээд дээрэс нь мацаг бариад эхлэхээр инсулин даавар нь өөр аажмдаа буцаад байранд орж эхэлнэ шүү дээ. Тэгээд өөрөөр хэлэх юм бол бид нар хоногт 3 удаа хоол идэнэ. Хоорондоо 5-6 цагийн зайтай. Хоол болгоны хооронд бидний бие идгэрч идэг. Тийм учраас тэр ойрхон олон идэх чинь буруу. Маш буруу ойлголт. Ойрхон олон идэх юм бол инсулин даавар нь байнга өндөр байх хэрэгтэй болчихдог. Хоол болгоны хооронд бидний бие идгэрч байдаг гэж байна шүү дээ. Тэгээд дээрэс нь бид нэр 17 цагт оройн хоол ажиллаа, маргааш өглөө 7 цаг хүртэл бидний бие идгэрч явах хэрэгтэй байхгүй. Мацаг гэдэг чинь энийг уртсаж өгч байгаа байхгүй. Тэгээд тэр Японы мундаг эрдэмтэн 24 цагийн мацаг барих юм бол хүний бие өөрийнхөө өвчтөөс хуучин эсүүдийг ашиглаад шинэ эс ингэж хийж эхэлдэг. Autophagy гэдэг онолоор Нобелийн шагнал авч байсан шүү дээ. Ерөөсөө энэ онолтой ч тохирч байгаа байхгүй. Эрэгтэй хүн бол биенээ мэрдэггүй, хүүхэд гаргадаггүй, хүүхэд өхүүлдэггүй, дандаа нэг давартай байдаг учраас 7 хоногт нэг удаа л 24-36 цаг мацаг хангалттай. Эмэгтэй хүн бол тэгэл 10 хэдэн наснаас хавуулаад 50 хэдэн нас хүртэл сар болгон биенээ мэрдэг. Биенээ мэрхэд болгонд нь эмэгтэй 2 янзын даавар нь ихсэж багсч явж байдаг учраас эмэгтэй хүний мацагт эрэгтэй хүнийхээс өөр байх ёстой гэсэн шинжилгээний нээлтийг энэ Mindy Pelz гэдэг эмч хийсэн. Тэгээ манай эмнэлэг одоо энэ бодисын солилцооны хямралтай эмэгтэйчүүдэд энэ мацгийг заагаад 2 жил болж байна шүү дээ.
Тэгээд энэ эмэгтэй хүний мацх нь дотроо жоохон өөр, илүү жинтэй хүнд өөр, чихрийн шижинтэй хүнд өөр, үе мөчний өвчнөд хүнд өөр, харшилтай хүнд өөр, бамбааны асуудалтай хүнд бас өөр юм жоохон өөр. Гэтэ ерөнхий зарчим нь бол ямар үед бид нар эмэгтэй хүний дааврын сарын мөчлөгийг удирдахой гэдгийг л зохиосон байхгүй. Тэгэхээр маш товчхон хэлэх юм бол эмэгтэй хүн ихэнх тохиолдолд нүрс багтаа хоолны дэглэм барина. Зарим хэрэгтэй үед нь даавар дэмжих хоол идэх ёстой гэсэн л утгатай. Тэрийг бид нэр цаанаас нь заагаад өгч гэнэ байж байгаа. Эрэгтэй хүн 24-өөс 36 цагийн мацаг барих зүйтэй гэд та хэллээ. Гэтэл миний ойлгохыг хүсэж байгаа чиглэл нь 24-өөс 36 гэдэг нь 24 барьчаад 36 руу тэмүүлэх ёстой гэж байгаа юм уу? Эсвэл энэ 24 36 2 гэдэг ийм 2 цагийг хэлэрч байгаа юм уу? Яа, тэг хоёулаа л тохиромжтой. За. Хоёулаа эвтэйхэн байдаг хгүй юу? Өнөөдөр би 12 цагт хоол идлээ. За. Маргааш 12 цагт дахиад хоол идлээ. Хооронд нэмж идэхгүй. Усаа уун, шар тостой ногоон цагаан уун, шар тостой кофе уун. Энэ бол 24 цаг мацаг байхгүй юу? Шар тостой кофе дэр бол асуудалгүй юм байна. Асуудалгүй. Тэр чинь инсулин даавар ялгардаг байхгүй. Шингийн л ожно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ 24 цаг. Хэрвээ би орой 17 цагт тарган махта давстай байцтай хоолоо цадлаа идчихэд унтаад өгнө. Шөнө бид нар өлсдөггүй. Шөнө биднийг өлсгдэггүй даавар ялгараад аваа явж. Өглөө босч ирээд усаа уулаа 12 цагт юм идэхгүй 17 цагт юм идэхгүй 3 хоолоо алгасч шít. Тэгээд унтаад өгнө. Унтангууд бид нар чинь нөгөө өлсдөг даавар ялгарахгүй. Тэгээд нөгөөдөр өглөө нь 7 цагаас яг жирийн юм шиг цагаав. Ингээд 36 цаг болдог байхгүй. Тогтоохот айгүй хялбар амархан. Ийм богино мацаг нь заавал мацаг тайлах шаардлагагүй байдаг учраас эвтэйхэн байдаг. Заавал тэгж олон хоног барьж өөрийгөө зовох хэрэггүй гэж үздэг байхгүй. Ер нь 24 цагийн мацаг бариас 36 цагийн мацагаараа сурцсан байхад бид нар цаашаага хэдэн хоногийн мацаг барих тийм сэтгэл санааны бэлтгэлтэй айгүй амархан тийм болчтой. Амархан өдөрт. Энэ мэдээллийг сонсоод анхлан мацаг барья гэж шийдсэн эрэгтэй хүн саяны таны зөвлөсөн 36 цагийн мацгийг нэг удаа хийчлээ дараагийн давтамжт хугацаа нь хизээ байвал зүг. Хамаагүй шүү дээ. 7-оос 10 хоног. 7-оос 10 хоногийн дараа дахиад яваад иж болох нь тий. Тэгэнгუთ тэр үед хүнд ямар мэдрэмж төрхүүлээ? Тэгээд ер нь эрэгтэй хүн мацаг барих юм бол булчин ургана. Чи хэрвээ мацаг барих юм бол фитнестэйгээ хослох юм бол булчин ургадаг. Тэгсэн чинь нөгөө талд хүмүүс эсрэгээр нь хэлээд байдаг шин. Ядраа туйлдаад унчнаа. Нүүрс устаа бэлтгэлийн өмнө ороо. Хүү нэгдлийн нийгэмтэй омог одоо Африкт байж байгаа зү тэ. Өмнөд Америкт байж байгаа. Бүгдээр гоё битэй нөө. Тий. Тэд нар чинь дандаа мацаг барьж байгаа хүмүүс шүү дээ. Нэг ан хийгээд дараагийн ан хизээ хийж хоол олж идэх нь бөөмөд. Бүгдээр гоё битэй байгаа шүү дээ. За, эрэгтэй айгу хурдан ойлгогдчихлоо. Таны хэлсээр нь эмэгтэй жоохон хэцүү сонсогдлоо л доо. Тэгээ эмэгтэй хүний мацгийн ядаж цагийг нь та хэлээд өгч хэдийр цагийг. Яг эмэгтэй хүний мацаг нь бид нэр суур нь болохоор нүрс багтаа хоолны дэглэм. Тэгээд жишээлбэл оройны 17 цагаас хойш одоо маргааш өглөөнийхөө 8 9 цаг хүртэл юм идэхгүй гэж байгаа. Тэгээд өдрийн хоол нь хэвийн 17 цагийн хоол нь хэвийн ингээд яваад байна. Дараа нь яг нөгөө сарын биений мэрдэг өдрүүдэд юу дэмжих даавар дэмжих хоол гэж байгаа. Тэр үед нь нөгөө эмэгтэй бэлгийн даавар нь ялгарх ёстой учраас даавар дэмжих хоолн дээр нь удаан нүрс нэмж өгдөг. Тэрэнд нь шошнууд, шар удаа, хүч удаа, гурвалжин будаа амтрч байгаа. Тэгээд биений нэр 7 хоног яриад болж штэ. Тэнгүүд нь буцаад нөгөө юунд орчихно. Зарчим тийм байхгүй. Тэгээд ингээд явуулаад байхаар тэр эмэгтэй дааврынх нь мөчлөг нь буцаас сэргээ тогтчдөг байхгүй. Тогтворч байгаа юм тий. Тэр нь болохоор эмчилгээний нөлөөтэй. Эмчлэх хүчлэгтэй. За. Тэгэл эмэгтэй хүн яагаад тэр дааврууд нэвдэрдэг? Ерөөсөл инсулин даавар чинь хүний биед байдаг хамгийн хүчтэй дааврууд нэг байхгүй. Тэгэл инсулин даавар нь бүгд нэвчээ. Тэгэл жоохон охинд урилж хөргөөл байвал тэгэл инсулин даавар нэвдэл. Инсулин даавар нь бидний өсөлтийн дааврыг дарангуулж яах вэ? Булчинг болж шүү дээ.
Menopause цэвэршиж байгаа эмэгтэй хүмүүсийн тухайд тусгайлан асууж байгаа шүү. За цэвэрших үйл явц нь явж байгаа болон явчихсан. Энэ үед нь дааврын одоо хямрал гэж нэрлэе. Хямралд ороод энгийн бус, игэл бус болцсон байгаа үе. Тэнгуут ихэвчлэн жингийн илүүдэлтэй харагддаг. Тэгээд даралт өксөж буураад байгаа тийм шинж тэмдгүүд ажиглагддаг. Энэ хүмүүсийн хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нь мацаг уу? Эсвэл бамбаа булчирхай, дотоод шүүрлийн булчирхайны эмчд хандах уу? Хоолны дэглэм. За. Нүрс багтаа хоолны дэглэм тэгэл мацаг. За ямар төрлийн мацаг уу тэр хүмүүсийн тухайд? Яг л тэр минда пилцэн мацаг байна шүү дээ. Цаг маг нь саяны бид хийх шиг биш үү? Цагнд яг уу бид нар ямар шинж тэмдгэнд түлхүү вэ тэрнээс хамаарат яг дотроо жоохон өөр. Тэгээ ерөнхий зарчманд л адилхан байхгүй юу? Ерөөсөө л эмэгтэй хүний дааврын мөчлөгийг л шинээр удирдах зохиож өгч байгаа байхгүй. Биений юм нэрхэ болцсон ч гэсэн яг л биений юм ирж байгаа юм шиг үед нь эмэгтэй дааврын жоохон нэмж өгдөг байхгүй. Тэрийг давтаж гин гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол нэгэнт биений юм ирэх болсон бол тэр байгалийн хуурч юм зохиомлоор харагдуулж гин гэсэн үг шүү дээ. Тэгтэл тэр хүний бүх удирдлагын хоорондоо ингэж сэргэж өөрөөр хэлэх юм бол компьютерийн удирдлага дааврын удирдлага хоёр чинь нэгдэж ажиллаж байгаа. Би тэр жил нэг Украин явахгүй юу? Киевд очив. За тэгээд Киевд очиод надтай хамт тухайд хүлээж авсан хүмүүсийн нэг нь тэгж хэлж ирсэн. За манайх бол Украин бол үзэсгэлэнтэй бүсгүүчүүдээр алдартай. Гудамжинд чамд хоёр төрлийн эмэгтэй хүн таарна. Нэг нь маш гоё бие галбиртай эмэгтэй хүн, нөгөөх нь тархан бабушка хоёр л бид нар тийм хоёр төрлийн эмэгтэй хүн байгаа гэсэн. Тэгээ яагаад тэгж байгаа гэсэн чинь гоё эмэгтэй ингээд гоё биетэй залуугаар явжгаад тэгэл жоохон хөшөнгууд пат гээл жингийн илүүдэлтэй болоод ингэчдгээ гэж хэлсэн. Яагаад юм бүүм мэд гэж тухай үед хэлчихсэн байхгүй. Тэгээ одоо ингээд бодоод үзэхлээр хоол нь л байсан юм болов уу гэж би зүгээр таалаа. Тий, хоол штэ. Гурилтай л юм угаасаа л нөгөө бүлчгч чихэр шоколад хамаг юм л тийм л байсан. Тэгээд жингийн илүүдэлтэй ахмаг насны эмэгтэй хүн болчихсон байхгүй. Тэгээд тэр чинь нөгөө цэвэрших үйл явцын үеэр л ингээл тархлал тийм болчиход байгаа нь энэ хоол байсан юм байна л да. Та тэрнтэй бол санал нэгдэх юм байна тий. Окей. За. Би ерөнхийдөө бол бэлдсэн байсан асуултуудаа танаас асуугаад дууслаа. Магадгүй та хэлхийг хүсэж байгаа зүйл, магадгүй миний асуугаагүй зүйл байх юм бол энд бас ярих боломжтой байна. Одоо маш товчхон дүгнэж хэлэх юм бол сахарын өвчний онц тавигдсан хүмүүс одоо дөнгөж эхэлж байгааж байсан амаа авахгүй, даамжирсан ч байсан амаа авахгүй. Энэ бэрэнжтэй нэмж имчлийн аргыг хэрэглэхэд заавал үр дүн өгдөг. Энэ бэрэнжтэй нэмж имчилгээний арга нь болохоор яг нарийнда ярих юм бол тийм шин арга бол биш байхгүй. Ерөөсөө л шин юм гэдэг чинь мартагдсан хуучин юм гэдэг онл байдаг те. Хүн төрөлхтний дүүхэнд олон удаа ингэж энэ имчилгээний арга нь ирээд буцаал явжсэн. Одоо ингээд нэг мөсөн энэ цорын ганцтай сахар өвчнийг эмчлэх, бодис солилцоо мэрлэг эмчлэх арга болж тогтворч байгаа гэдгийг л аягүй сайн ойлгох хэрэгтэй. Хүн болгон тэгэл ерөөсөн маш товчхон томьёо байдаг байхгүй. Хүн болгон сахартай хүмүүс яг эрүүл хүнийх шиг адилхан өдөр шөнө 24 цагийн турш цусан дахь сахарын хэмжээгээ 3.8-аас 5.4-5 хооронд барих бүрэн боломжтой л гэсэн онол. Тэгэл тэрний төлөө ийм юм хийсэн. Тэгэл барьчингууд хүний бие өөрөө итгэрчдэг. Тийм л чухал юм аа. Хамгийн анхны хөвлөл нь хэдэн онд гарсан байсан гэлээ? 1980 70-80 оны үед. 70-80 он. Тийм, наад чинь бол 81 оны юм байхгүй. Та хэдэн онд ангаах төгслөө? 89 онд. 89 онд төгс. Би бол 89 онд нөгөө онлоор нь төгссөн баа шүү дээ. Нөгөө онл гэдэг нь холестерины онлоор. Намайг ангаахтай байхад энэ Монгол юм туранхай байна. Тэр үед би 65 кг жидтэй. Энэ Монгол яг манад амьдраад манай хоолыг идчих мөртлөө туранхай байна гэдэг чинь энэ Монголын цуснд нь
холестеринийг зохицуулдаг ген байна. Бид нар тийм ген байхгүй гэл. Тэгээ би бараг бол өөрөөр бахарх ханзааны юм болоодсэн чинь төгсч ирээд удахгүй таргалаад юу ген мэн байхгүй. Цаг хугацааны асуудлаас. Аха. Тухайн үед танд тэгээ итгүүлсэн байсан шүү дээ. Тий, тэр онлон тийм байсан. Аха. Яхтар. Тэгээд тийм онлолоос л одоо олон жил болоо да. За буян дэлгэр эмчтэй баярлаа. Бид өнөөдөр бас бидний амьдралд одоо энэ англи хэл дээрх бол драматик гэдэг байгаа байхгүй юу. Тэр нь ер нь огцом өөрчлөлт хийх ёстой огцом өөрчлөлт хийх шаардлагатай ийм горимуд бий болсон байгааг Америк нэгдсэн улс бол 2025-аас 30 оны хооронд баримтлах зөвлөмжийн хүрээнд хоол хүнсэнд чинь ийм өөрчлөлт орох ёстой гэдгийг сая зарлалаа. Зарлалт нь бол одоогоос хэсэг хугацааны дараа би доор линкийг тавьчих. Буян дэлгэр эмчтэй ярьж хахад яг өнөөдөр тэнд зарлагдсан байгаа хоол хүнсний зөвлөмжийн дагуу хэрэглээрэ гэдэг зөвлөгөөг бидэрт өгч байсан. Тэгээ өнөөдөр бол Швед болон Америк нэгдсэн улс бол энэ горим руу шилжсэн байгаа гэдгийг олон нийтэд зарлалсан байна. Тэгээд үүнтэй холбоотойгоор энэ чихрийн шийдвэрийн гурил гэдэг энэ асуудлуудтай холбоотой таны биед үүсдэг эрүүл мэндийн асуудлуудыг хэллээ. Тэгээд эндээс авч заавал үлдэх ёстой зүйл нь та одоогоор эрүүлж болно. Одоо ямар нэгэн шинж тэмдэг үүсээгүй болно. Эдгээр зүйлсийг хэрэглээд штэ. Танд илрээгүй байгаа зүгээр цаг хугацааны л асуудал болохоос биш. Энэ нь илэрхгүй гэсэн үг бол биш юм байна гэдэг нь бол айц төрүүллээ. Тийм учраас энэ подкаст ер нь энэ сэдвийг маш удаан хугацаанд хайж судалж үзье гэсэн хүмүүст ил байж ивэл зүгээр агуулга боллоо гэж шаардлаа. Тэгээд энэ мэдээллийг та битгий ганцаар өөртөө үлдээгээрэй. Бусад хүмүүстэйгээ хуваалцаж энэ тухай ярилцаарай. Тань жаргалыг хүсье. Дараагийн дугаар хүртэл баярлалаа. Тань маш баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд хүргэж байгаа подкаст таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та манай баг хамт олныг дэмжиж энэхүү аяллыг улам илүү өргөжлүүлэхийг хүсэх юм бол доор дурдгдсан байгаа банкны дансаар хандив үйлгэх боломжтой шүү. Танд баярлалаа.